За өдрийн мэндэ. За 100 болцсон. Гоё гоостай. 100-ны дэлгэр цаг. Бид нар бүгдээрээ л хүлээдэг те. 100 болоосаа. Дээр нэг удаа цуглаа ихшүүлж чад бас л ярьжсэн. Бид нар нэрээ хавар юу намарч юм уу зарим жаахан өвлөнттэй тэр айгу дургу байдаг те. Гэхдээ яалчгүй туулдаг үстэй. Туулдаг үстэй. Тэгтээ айгүй их юм сурдаг те. Бид нар хөлдөж өгөхгүйг сурдаг. Хаврын хавсаргад даарахгүйг сурдаг те. Бурхан биднийг үнэхээр яг энэ дөрвөн үлрэлттэй газар тавьдаг нь учиртай. Нэг талаасаа ерөөл нөгөө талаасаа бидэрт яг хувь тавилан байхгүй бидэрт өгсөн те. Бид нар өссөн үсээгүй дөрвөн үлрэлийг туулна үстэй. Яг дөрвөн үлрэлт туулдаг тэр нэг ийм универсалны чанар биш те. Монголчуудад өгөгдсөн те. Танд байдаг штэ. Байгаа штэ. Бид нар зовлон бэрхшээл янз бүрийн юм туулахтаа амар ингээл толгой тарихс лаг ажилтдаг үстэй. Тийм үстэй. Заримдаа бурхныг оруулахгүй хитрхи их тархинд ажилтдаг болохоос те. Бид нар ер нь бол ингээд ажиглахад бурхан биднийг ингээд яг ийм нэг хүнд бэрхшээл ч юм уу хүнд ийм хэцүү өөр нөхцөл байдал биднийг байлгаад байгаа нь нэг юм туулуулах гэдэг байгаа. Биднийг сургаад байгаа байхгүй те бэлтгээд байгаа. Би тэгж харах юм бол аюу гоё хүлээж авахд амархан те. Амен. Тэгээд өөр улс оронд за жишээлбэл ингээ хав халуун байдаг газар ингээд бид нар за хаяа ингээ муур зар орохлоор тэр хүмүүсийн ингээд нэг өвдөл нь өөр болцсон байдаг те ингээд нэг жоохон дүүнг юм шиг удаан юм шиг тэр газар орондоо зогцсоор хагаад хүүтэн гэдгийг юусоо мэдэхгүй ингээл халуунараа л байж идэг те. Эсвэргээрээ ингээл хойд туйлын одоо чугчаа ч юм уу те одоо энэ эрхүү мэрхүү тэр хойшоогоо те хүүтэн газрын хүмүүстэй ярихаар шал өөр тэдэрт юусоо халуун гэдэг ойлголт байхгүй те. Тэгээд би дараа нь эндээс юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр энэ газар нутагт ингээд зориулсан түүний ажиллагаа гэж байгаад байгаа байхгүй. Айгуу тийм өөр нэгүсэлтэй юм шиг нэг юм бид нар бусдаас ялгагдах юм шиг онцлог юм шиг. Тэгээд би дараа нь энийг ингээ харж байхдаа тийм дээ. Бид нар бурхантай хамт алхаад амьдарч байхдаа ийм юмнуудыг туулах тийм сургалтаар угаасаа ордог юм байна. Бидний цаг уур амьдарч байгаа газар орчин энэ нутаг иш үзүүлэг дээр ч гэсэн хэлсэн шүү дээ. Бүх улс үндэстнүүд те бид нар бүр их нутаг нь болно, өлгийг нь болно. Бид нар лөө тэр үндэстнүүд бүр хамаг эд баялгаа бариад ирнэ. Тийм өдрүүд ирж байгаа гэдээ бид нар ингээд төсөөлөхөөр гайхдаг те нэр юу лээ. Гэхдээ энэ Монгол үндэстнийг нэг тусгай юмд бэлтгээд байгаа байхгүй хадгалаад байгаа байхгүй хадгалж байгаа. Би тэгж хардаг. Тэгэх юм бол бидэрт ирээдүйд хийх ажил нь айгүй тодорхой болдог ба. За хэдүүлээ иш үзүүлэг рүү орноо. Би цуглаа эхлүүлэхгүй нэлээд удацсан байдаг. Бид нар чинь нөгөө цуглаа эхлүүлэх хүмүүсийн маань тоо нэмэгдээд ер нь нөгөө гарч ирэх нөгөө хугацаа нь уртсаад багтсан. Улам нухацтай болж гэлж байгаа. Урд нь сартаа нэг удаа хөп гэж гарч ирээл. Тэгсэн чи одоо нэг бараг 2-3 сартаа нэг гараад байгаа юм уу яагаад байгаа тийм ингээ хүмүүс маань нэмэгдээд энэ талаас харахаар айгүй гоё. Бид нар өмнө нь ингээд залбирдаг байсан шүү дээ. Залуучууд гарч ирэх болтугай хэвээр тийм үгийг тунгаглах цаг ирнэ. Хэвээр иш үзүүлнэ. Залуучууд нь ингээд урхны өмнө ингээд үйлчлэл нь гарч ирнэ гэж яриад идэг чинь одоо биелэл нь бодит болцсон байгаа байхгүй. Тийм биз дээ. Бүгдээрээ үнэхээр бурхан талархал алдар магтаалыг өргөе. Залуучуудаа ч гэсэн та нар яг энэ нэг энэ том далайстай ажиллагааны нэг хэсэг шүү дээ. Үнэхээр залуучуудаа баярлалаа. Бүгдээрэнд баярлалаа. Бид нар бүгдээрээ хамтдаа байсан учраас энэ зүйлс болж байгаа шүү. Бид нар нь байхгүй ганцхан залуучууд гарч ирээд тэгвэл ажиллагаа бүтэн биш байхгүй. Тэгэхээр бүгд байгаа шүү. Бид нар бүгдээрээ нэг хэсэг шүү. Нэг отоогийн хэлдгээр бид нар симфони хөгжмийн бүгдээрээ нэг зэмсэг шүү. Тэгж хүлээж авъя. За дараагийнх нь. Тэгээд яг ингээл бэлтгэх гээд бэлтгэж явах ингээл байгаагаа л ингээл яриндаа гэж хэлчих. Яагаад ч өөрөө хэлэхгүй ингээл иш үзүүлэг мэл гарт баригдчихэж байгаа. Тэгвэр яалтч. Уул ингээл тим юмны тухай ярина, иймний тухай ингээл бодож исэн боловч иш үзүүлэг рүүгээ л ордог юм байна дөө. Тэгээ энэ юу хэлээд байгаа гэхээр бид нарт яг одоо энэ цаг тунхаглах цаг. Тунхаглалын бүр эрен үе гэдээ илчиж болно. Яагаад тунхаглаад байгаа юм бэ гэдг нь Бурхны өөрийнх нь технологичтой. Энэ газар юм хийхин тулд биднэр дамжуулаад энэ тунхаглуудад ч өгөөд байгаа байхгүй. Иш үзүүлгүүд буюу тунхаглалыг өгнө. Тунхаглалд байж ич бид нар хилэгдэж тэр дээрээс
бууж ирнэ. Тэр буусны дагуу бид нар үйлдэхэд тэр зүйлс Бурхантай хамт ажиллагааны төлөвлөгөөний нэг хэсэг болно. Тэрнээс Бурханы үг энэ тунгалыг буулгахгүйгээр бид нар хийх гэдэг цаг хугацаа дуусцаа. Магадгүй 5, 10, 20 жилийн өмнө яригдчихсэн тунгалаар бид нар одоо явахгүй болчоод яг тийм цаг байна. Тэгээд одоо залуучууд маань ч гэсэн ишүүжүүлж үг ингээд тунгалагдж чинь үг хэлэгдэж байна гэдэг чинь бид нар бүр маш илчтэй энэ рүү орохгүй болохгүй цаг юм байна. Яг ингэж хүлээж аваа хэдүүлээ. Тэгээд иш үзүүлгүүд дээр үнэхээр Бурханаас бидэнд өгж байгаа өгсүүдээс би дурдъя. Мэдээж та нар мэдж байгаа Эфес 3:29-21 гээл яг одоо энэ мөчид бидний дотор ажилтдаг хүчний дагуу бид гуйж бодох бүхнээс минь илүү хэмжээшгүй бэлхлаар үйлдэх чадвартай түүнд алдарн бүх чуулган дотор Христ Есүс дотор бүхий л үеийн үед байх болтугай. Амен. Чудаас нар маань яг энэ иш үзүүлгийг тайлбарлаад явуулсан та нар бүгд уншиж ирсэн бах те. Яг одоо технологи те. Тэгээд яг түүнд гэдэг чи яг юу юм? Үйлдэх чадвар гэдэг нь юу юм? Бүгд ингээд задлагдсан байна. Тэгээд энэ дотор яг айгүй одоо бүр яг бодиттой ажиллаж байгаа юм нь юу гэхээр би бүр ингээд одоо технологи гэдэг шүү дээ. Яг одоо. За яг одоо хэлэгцлийг аваад яг одоо тунгалахад яг одоо таны амьдралаар биелнэ. Яг одоо бид нар итгэх юм бол яг одоо хэрэгжинэ. Яг одоо амаараа хэлэх чухал байгаад байгаа. Тэгэд яг одоо хэр заримдаа тийш дээ. Ингээд нэг хөнгөрөн надад санагддаг үс ихэндээ тийш дээ. Уусаал тийш дээ. Гэхдээ бид нар яг яагаад хийхгүй байгаад байгаа. Заримдаа яг одоо гэхлээр нэг жоохон хэсгийг ингээ хойш тавиад байгаа. За тэгж байгаа. За эсвэл нэг бөөнөрөө ингээ эсвэл одоо нөгөө бүлгийн утас дээр л яриач гэдэг юм. Эсвэл за нэг залбирахаараа ч юм уу. За эсвэл яг тэхээрэл гаргахаараа л яриач юм уу. Тэгээ би дараа нь бодож яг энэ яг одоо бид нар ерөөсөө бүр алдаж болохгүй юм байна. Нээлттэй тэнгэрээ 20 жил чи яг одоо энийг бид нар хий гэдэг өгдөг байхгүй. Бүр 20 жил гэдэг чинь бидний л тарихаар 20 жил гэдэг болгож аль хэдийн энэ цаг хугацаа чинь бүр одоо хийхгүй бол би амар хэцүү цаг ирж байгаа маань гэж хүлээж авсан. Яг энэний бодит илэрлэл нь юу вэ гэхээр бид нар жишээлбэл санхүүгийн тухай ярьдаг те. Санхүүгээрээ босноо, санхүү тэгнэ. Эрүүл мэндээр ингэж босноо. Тэгээд яг энэ яриад тунгалаад байгаа зүйлс юм байна. Буулгах хамгийн ихний нэг ажил ерөөсөө л яг одоо юм. Яг одоо хэрэгжүүлэх, яг одоо үгүй гэж хэлэх. Яг одоо би одоо юу гэдэг урд өмнө санхүүгийн ингээл нэг мөнгө зээлэхэр одоо санхүүгийн зардал ирэнгүүд орлого цалин маань орж ирээгүй багт нэг хүнээс зээлдэг ч юм уу. Ингээл тухайд нэгэл аргалал явцдаг те. Тухайд ингээл зардлуудаа шийдэж байгаа юм шиг. Тэгээ яг одоо энийг болох хэрэгтэй юм шиг. Яг одоо бид нар төвчж сурах хэрэгтэй. Одоо би яг яагаад энийг ингээд би зөрөгтэй яриад байна вөхөр би ч гэсэн өөрөө энэ замаар явж ийсэн дандаа алддаг байсан. Нөгөө санхүүгийн том уулыг эзлэхэд цус алдаад байна гэд бидэрт хэлээд байгаа тий. Тэр том цус алдаж байгаа нэг хэсэг нь бид нар өөртөө өөр зээл тавьдаг. Өөрөө санхүүгийн сахилга батгүй байдал. Нөгөө одоо яг үндэ санхүүгийн сахилга бат яг юу сурах гээд байгаа юм гэхээр бид нар төвчээр сурах гээд байгаа байхгүй. Бид нар төвчээргүүдээ гүйчиж зээл аваад тэр зардлаа хаачаад байгаа байхгүй. Яг үндэ энэний цаан төвчээр бүр Бурхны маш том ажиллагаа явах гэхээр бүр Есүс Христ бүх эрх мэдэл нь байгаа тийм үү? Тэр санхүүг удирдах, санхүүг өгөх бүх эрх мэдэл нь байгаад яг бидэрт өгөх гэсэн чинь нөгөө авж байгаа хүн нь санхүүгийн сахилга сураагүй байдаг. Тэгэхээр бидэрт нөгөө эрх мэдэл нь өгөхгүй байгаа даа. Бурхны авралаар бидэрт ингээд орж ирж байгаа санхүү орлогоо бид нар ингээд одоо та нарт мэрэгүү ухаан байгаа. Та нар илий балаа одоо тий гажаад явахгүй. Та нар өөрийнхөө санхүүг бол харж чадна. Хин нэгэнд ярихаас илүү зүгээр л харах хэрэгтэй. Би энэ өөрийнхөө гаргаж байгаа зардлыг хэдэн хувийн орж байгаа орлогын хэдэн хувийг бид нэр өргөл 11-т өгж байгаа. Хэдэн хувийг би яг зардалтаа зарцуулж байгаа. Хэдэн хувийг зээл төлөд байгаа. Хэдэн хувийг би ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байгаа. Хэдэн хувийг өсгөж байгаа. Хэдэн хувийг би юу ч хийхгүй зүгээр дараад байгаа. Хэдэн хувийг би хүнд өгж өгөөмрөөр би тусалсан. Энэ бүх асуултанд та нараа өөрсдөө хариулах хэрэгтэй. Бурхан биднээс энийг л одоо энэ чинь өөрөө нөгөө хариуцлагатай яваад ирэхлээр биднийг дараагийн түвшинд гаргах гад тэр эрх мэдлүүдийг өгөх гээд байгаа. Биднэрт энийг ойлгоод хүлээж аваад өөрөө өөрсдөн дотроо төлөвшөж том хүн болж гарч ирэхийг хүлээгээд байгаа. Би ингэж хэлмээр байгаа. Одоо би яг урд нь ч гэсэн би яг энийг мэдэрч ирсэн. Би өөрөө ярьдаг байсан. Өөрөө ч тэгж болохгүй байна. Тийштэй. Яг одоо бид нар энэ технологиороо яг одоо энийг л зогсоох хэрэгтэй. Яг одоо энэ
өр зүйлийн хооронд яваад байгаа энэ амьдралын хэм маяга зад цогох хэрэгтэй. Зад цохиж цөмлөхгүй юм бол бид нар энэ өр тойрог өрийн системээс бид хизээж гарахгүй. Нэр энэ хараалч юм шиг нэг бодлоо. Уул нь бол яг өнөөгийн энэ зах зээлийн систем бидний ингээд одоо байгаа энэ нийгэм ингээд өстө зээл авахд амархан штэ гоё штэ. Айгүй гоё бизнес хийхэд боломж олгож штэ. Тий зээл мэйл бол асуудал биш штэ миштэй. Гэхдээ яг энэний цаана Бабилон яваад байгаа. Бурхны хаанчлал буюу бидрийг нөгөө өөрсөнд нь өгсөн тэр орлогыг бид нар маш зөв хуваарлаад төсвөр төвчээрээ гаргаад зөв юмд ингэж зарцуулж сурах мэрэгэн ухааныг сурах гэдэг яг тэр сургалт авахын өмнө зээл авчдаг. Тэнгууд зээлийн хугацаагаар бурхантай ажиллагаа маань хойшилж байгаа байхгүй. Тийм учраас бид нар одоо яг зөрөгтэй. Би та нартай ч уриалж чинь би өөртөө ч хэлж чинь. Одоо бид нар яг энэ өр зээлийн системийг ерөөсөө зогсооё. Бүр урж хай. Бүр өр зээл гэдэгт бүр маш анхааралтай хандъя. Джонтон Дэвид бид нар зөндөө л хэлдэг те. Бид нар сургалт тэгээл очиход бизнес хийж те бизнесээ өргөжүүлэх те яг бизнестэй зориулж Бабилон системийг ашиглаж болно. Энэ бол өөр хэрэг. Тэгэхгүй өрхийн зардал, өрхийн хэрэглээнийхээ төлөө бити зээл аваа гэд айгүй тодорхой хэлсэн ба. Тэгээд энийг бид нар өөрсдөө одоо яг хэрэглэмээр. Энэ бүр яг бидний өмнө тулчаад байна. Бид нар ерөөсөө бүгд ингээл өр зээлд орчих гэсэн үг биш. Өр зээлгүй явж байгаа маш сайн сахилга баттай хүмүүс байдаг. Энэ бол бидний үлгэр дуурайл болох хүмүүс. Тэр хүмүүс байж гисэн. Зоригтой бие биендээ урам зориг өгж одоо яг энэ төсвөр төвчээртэй байгаа яг энэ бурхны ажиллагаан дотор яаж өсч хөгжиж байгаа том хүн болж байгаагаа гаргаж ирээд тунхлах хэрэгтэй. Бус нь тэрнээс сурах хэрэгтэй. Ийм юм биш. Тийм байна. Өшөө нөгөө талд нь би яг бидний итгэлийг тийм цувтаастар нэг удаа ярихтаа айгүй тодорхойлсон. Бидний итгэл тэр чигээрээ эрсдэл гэж хэлсэн тий. Би бүр яг энийг өөрөө MCS-д ажиллаж байхдаа хөдөлгөөн өвчтөд ажиллаж байхдаа дандаа тэр эрсдэлтэй холбоотой ажил хийсэн байгаа. Эрсдлийн тооцоол, эрсдлийг урьдчилан харах, эрсдлийг ингээд зөв тодорхойлох, тэгээд хариу арга хэмжээ авах маах гэдэг. Миний хийсэн ажил ер нь эрсдэлтэй холбоотой айгүйх ажил хийсэн байна. Тэгээд тэр төлөвлөгөө гаргадаг, ямар нэг эрсдлийн тооцдог, тэгэл үр дүн бодит хэрэгжилт нь явагдаал, эргүүлэл, тайлагнаал, дүгнэл за ийм болсон байна, тэгсэн байна гэдэг. Тэгээд би дараа нь бодож исэн чинь яагаад ийм ажил хийлгээд байсан бэ гэсэн чинь нөгөө Давидын хурууг тий чулуу шидэхэд бэлддэг гэдэг шиг бидрийг ч гэсэн бэлдээдсэн байгаа хөө. Яг тэр юм дундуур туулуулаад нийгмийн дэлхийн хүмүүсийн эрсдлийг ингэж ойлгох юм аа. Би чамд өгч байгаа итгэлийн амьдрал ийм эрсдэлтэй ч гэсэн эцсийн үр дүнгийн чи харах уу гэж байгаа юм шиг. Бүр ингээд нүдийн манд ээж байгаа байхгүй. Тийм учраас би одоо эрсдлээс айхаа болж байгаа. Яагаад гэвэл эрсдэл гэдэг чинь өөрөө ер нь итгэл чи өөрөө харагдахгүй байдал зүйлийн бодит баталгаа шүү дээ. Харагдахгүй юмд маань бидрийг найдаж алхахыг сургадаг. Энэний хартал дандаа эрсдэл явж идэг. Би одоо бодоход за өөрөөр жишээ авъя л да. Тэгэхгүй 2005-6 онд за отоотгоо танилцаад сүмд анх ирээл тэр үедээ би тэр эрсдэл бодж байгаа ч байхгүй. Юу тооцож ч мэдэхгүй заяа. Юу хаана ямар эрсдэл бөөмэд за нүдэн анил за итгэе яа гэж явуулсан. Тэгээ одоо би ингээл хэдэн жилийн дараа чи эргээ 10-20 жилийн дараа эргээ харахад нөл эрсдэл дундуур дагуулсан байгаа байхгүй. Маш эрсдлүүдтэй юмнууд дундуур бидрийг эрсдэлгүй аваа гарчиж байгаа байхгүй. Хамгийн амар гэх юм одоо баярламар юм. Тэгээд хэрвээ ингээд ийм эрсдлэр чамайг аваад явна гэж хэлсэн бол би хизээж орохгүй. Тийм биз дээ. Хийж орохгүй шүү. Боли амар юм байл. Гэхдээ бидний амьдралыг бурхан тэгж авч явдаг байгаа байхгүй. Нөл эрсдэл дундуур авч яв. Нөл бүр ёстой. Даанч бидрийг яг тэгэд хамгийн гоё юмны үхээр ариусс биднэрт яг хэрэгтэй үед тэр эрсдлээ мань харуулдаг. Өмнө нь юусэн харуулахгүй. Дандаа туулаад гарсны дараа эргээ харахад ийм юмар явцсан юм уу бид нар. Тэгээд би дараа нь бодсон. Бид нар эрсдлийг тооцохгүйгээр зүгээр итгэж найдаад алхсан учраас тэр эрсдэлгүй замын маань өгчөж байгаа байхгүй. Бид нар төв тавилангийн маань өгсөн. Бид нар тооцоолоод урдслаад тэгн ингэнэ гэдээ ярьсан бол бодсон бол хийн ч орохгүй байна. Бүтгэхгүй. Хизээч орлого нь орох нь яаж ч бизнес хийгээд тий ашиг олох нь тодорхойгүй тий яаж ч одоо тий
хүний нүдээр харахад боломжгүй юмнууд байгаад байгаа байхгүй. Тийм учраас бурхан бидрийг албаар бүр эрсдэлтэй тийм замаар авч явдаг. Гэхдээ нэгийг ч эрсдүүлдэггүй. Тийм учраас бурханд үнээр алдарн байгээ. Тийм учраас одоо ирж байгаа зүйл ч гэсэн бид нар ингээд сонсохоор заримдаа ингээд тарих татсмаар те юу вэ? Одоо юу ирээд байгаа юм бэ? Ямар үе рүү орох гэдэг. Юу яа нэгнэ. Одоо айгүй бол Монгол аран шин маань гарах юм бол яахаараа Монгол нутаг газар нутаг адныхан төгөх юм. Ийм бодол орж ирэхээр энэ мэдгүй бурхны төлөвсөн төлгөө яаж хаашаа ирэхийг бид нар мэдэхгүй. Хүнийхээрээ бодох бол бид нар энэний ерөөсөө харахгүй. Ийм юмыг ерөөсөө хүлээж авч чадахгүй. Харин одоо бидэрт эртгэл байна. Бидэрт эрсдэлтэй ч гэсэн ирээдүй ирж байгаа. Гэхдээ бидний нийгэм ч гэсэн одоо бид нар эргээ харахаар ямар амар үйл явдал болдгоо нийгэмд зөндөө мэдээ болдог. Гэхдээ биднийг энэ эрсдэл дондор хохирлгүй аваад яваад байгаа. Та нар анзаарал та. Энэ их инфляц болж байна. Тэ? Юмны үн хөөрөгдөж өсөж байна. Тэнд нэг тийм юм болж байна. Энд ингэж байна. Энэ дэлхийд даяар болж байгаа бүх юмнуудыг бид нар харах юм бол бүр хаагуур нь биднийг авч яваад байгаа бөөм мэд ингээл яваалгаа. Гэхдээ айгүй гоё юм. Тэр эрсдлүүдийг биднийг туулах чадвартай болгоод явуулаад байгаа. Бид нар ингээд тодорхой үе өнгөрсний дараа бид нар эргээ харахаар дахиад тэр замаар явбал би л энэ явж ирсэн би энийг мэднэ. Би эндээс айхгүй. Тийм биз дээ та нар хөдөө явъя. За хэнийг ч явж байгаагүй замаар явъя. Дараа жил дахиад явах бол мэддэг шүү дээ. Мэддэг зам наадах явж исэн зам байна. Би энэний яг энэ шавартай зам, энэ ингээ уул өсдөг эвгүй зам, энэ яг голынх нь яг зөв зам. Бид нар мэддэг үстэй. Одоо энийг чинь яг амьдрал дээр бидэрт яг л харуулдаг. Бидний өнөөдөр одоо тэ сүм 11 оноос хойш одоо хэд 15 жил болж байна тэ. 15 жил бид нэр бурхантай хамт эрсдлийн дундуур явжээ. За зарим нэг маань энэ эрсдлийг одоо алдагдал айдас гэж болгоод хаяа явсан хүмүүс байгаа. Орхиод явсан хүмүүс байгаа. Гэхдээ магадгүй буцаад ирэх байх гэж би найдаж байгаа. Харин өшөө олуулаа болж байгаа бид нар. Энэ эрсдлийг дааж чаддаг хүмүүс нэмэгдээд байгаа. Эрсдлийг дааж чадахгүй хүмүүс бүгд яваад байгаа. Яг ингээл хүмүүсээ холдоод байгаа. Ягаад эрсдэл гэж би энэ талаас нь яриад байгаа хэрэг. Яг үндэ бидний шийдвэрүүд та нар нэг амар жишээлбэл ингээд бодоод үзээрэй. Та нар гаргасан шийдвэрүүд дандаа би өөрөө хувьдаа харахад за бурхан танд найдал гаргая. Ихэнх нь тэгэл найдал хайчдаг. Бүр өөрөө тэрийг ингээд барьж аваад амар ихнээс нь дуусгал ингээл амар мэддэг шийдвэр баг байхгүй дээ. Ихэнх нь дандаа найдал за бурхан танд найд. За би өөрөөсөө мэдэхгүй байна энийг. Гэтэ мэдэхгүй ч гэсэн тэгэл алхахад харин бидний хөлийг чиглүүлдэг, бидний урд гэрлээ тосгодог, бидний урд тэр явж байгаа замын маань тодорхой болгож өгдөг. Эхэндээ мэддэхгүй байснаас найдлаад алхасны дараа юм тодордог. Ингэж ийсэн юм биш үү? Тийм бэ. Тэр би ариун сүнсэд үнэхээр талархлыг өргөмөр. Яагаад гэвэл биднэрт байнга биднэрт энэ эрсдэл дунд маань итгэх хүчийг маань өгдөг. Итгэх тэр найдварын маань нэг юм барьцыг явуулаад идэг байхгүй. Тэр байхгүй бол айгүй хэцүү те. Бид нар тийм нэг барьцгүй бол бид нар за нэр юу бол за бурхан танд найдаж. Одоо бидний энэ өсвөрийн олон хүүхдүүд байна. Олон тий сургууль соёлоод өгсөж чинь амьдралын дараагийн алхам руу орж чинь бүр амар тооцоод мэдээд шийдвэр гаргаж байгаа юм ер нь баг байхгүй байгаа. Бурхан танд найдаж. За манай хүүхдүүдийг таал тэгэл нөгөө гарын ганцхан хөлийн дөрөнд идэх шиг тэгэл таал аваад явах байх. Бид нар ингэж найддаг учраас тэрний цаана нөгөө эрсдлүүдээс айддаг байхгүй. Бид нар хит их тооцоо бодно гэдэг чинь тэр эрсдлүүдийг нь урчилж харахыг хэлээд байгаа. Хитргийг хараад байвал бид нар айчдаг. За болив. Уг нь бол чи хангалттай гараа явчихаар байгаа. Даач өөрийнхөө одоо тэ буруу цаг үед нь хитргийг мэдснээс болоод айдаг байгаа. Тийм учраас нөхөр бүгдээрэнд нь нөхөр зоригтой бай. Бүгдээрэнд нь өр зээл гэдэг юмнуудыг бүр хуугаар нь авч шийдээ. Ирээдүйн маань биднэрт бол одоо над бас яг илчлэгдсэн нэг зүйл нь өр зээл гэдэг бол та нар ирээдүгөө хулгайлж гин гэсэн үг гэж. Надад бүр айгүй тодорхой орж ирсэн. Нэрээ би бодоод чи ирээдүгөө хулгайлаад байгаа юм байна. Ирээдүгөө одоо надад бурхан надад өгөх гэжсэн ирээдүгөө би урдчилж хүчээр урьдчилж гэж татаж ирээд байгаа. Та нар санхүүгийн ингээ хүснэгт ингээ харъя л та төсөөлөө. Та нарт өнөөдөр тийм үү? За жишээ шүү. За 5 сая төгрөгийн орлого болдог бай.
Та 3 сая төгрөгийн зардал гаргадаг бай. Тийм үү? Зүгээр энгийн зардал. Гэтэл та яагаад чинь тэр 3 сая төгрөгийн зардлаа хэтрүүлээд мөн үү? 6 сая төгрөг болгочих. Танд за 11 өгөө та 5 сая 500 таваа тийм үү? Тэг чи цаана дахиад сая 500 дутчих байгаа ч танд 6 сая төгрөгийн зардал гаргахын тулд тэнгуү та яаж нэг хүнээс зээлчиж чинь. Ирээдүйн орлого маргааш өгье, нөгөөдөр өгье, сарын дараа өгье гэх. Ирээдүйн орлогоо шууд татаад өнөөдөр авчир зардал гаргаж чинь. Тэр нэмж байгаа нэг зардлага 3 сая төгрөгнөөс болоод. Гэтэл бурхан өнөөдөр чамд магадгүй 3 саяга чи тийм маш зөв хөрөнгө оруулалтанд оруулаад тийм үү? 3 сая дотроо чи яг амьдралаа багтааж одоо яг өөрийнхөө зөв зардлуудаа гарга. Дахиад өрсөж өржүүлэх бүх юмыг ингээд сургалт орох гэдсэн чинь нөхөр яасан. Энэ бүх сургалт хамаагүй ээ. Маргаашийн зээл орлогоо өнөөдөр авчи. Таны дотор юу явагдсан? Хүсэл шуналцсанд ажилласан байгаа үстэй. Төвчээргүй та өөрийнхөө 3 сая төгрөгөө дотроо багтаах хэрэгтэй байтал хүсэл шуналцсанд ажилласан байгаа үстэй хэтрүүлээд. Тэрийг бид нар айгүй гоё аргалдаг л та гоё хаадаг. Бид нар тэгсэн. Би өст айгүй чухал зарлаач. Иймний зардал. Тэр нөө гоё тайлбар гоё олоод тавьчихна. Гэхдээ яг бодит үнэ энэний цаана яг сүнслэгээр бид нар өөрсөндөө хариулт сурах хэрэгтэй. Та ирээдүг л улгаалцсан ба шүү дээ. Тэгээ энийг бурхантай хамт алхах гэж яриад байгаа юм. Одоо бидэрт ийм асуулт одоо энд бид нар хариулах хэрэгтэй болж байгаа. Тийм учраас би энийг зөрөгтэй хэлж байгаа. Би ч өөртөө ч хэлж байгаа. Тийм учраас одоо энэ өндрөөс эхлээд энийг дуусгая. Бид нар ингэж ирээдүгөө бид нар балламаар. Бурхан бидэрт өгөх гэж байгаа тэр сургалтыг хүлээж авъя. Бурхан бидэрт Мортох хэлжсэн шүү дээ. 7 санхүүгийн хэмжүүр байгаа. Тэр хэмжигдэхүүнүүдээр бид нар зэрэг өсөж хөгжих ёстой. Хамгийн доотлол суур фундамент гэж би ярьсан тийм. Бүх зүйл бурханых шүү. Энэн дээр бүх юм явагдана. Тэгээд дараагийн 5 баг нь байгаа тийм. 5 баг нь түүний юмыг аривжуулж хямгадах. За би яг дараалалаар нэлээ. Хамгийн нэгдүгüүрт нь болохоор яг зөв зохистой зардлуудыг гаргах буюу түүний санхүүг удирдах. Нөөц их нүүрсүүдийг хадгалах, хамгаалах. Тэгээд орлогыг зөв зохистой орлогыг олгох. Тэгээд өсгөж үржүүлэх. Тэгээд бусдад өгөөмрөөр өгөх. Энэ үндсэн 5 одоо санхүүгийн хөтөлбөрүүдийг зөв хийж удирдах хамгийн дээрэнд 7 дахь нь энэ суурин дээр энэ 5 юмыг хийгээд засаглах. Яг ийм үндсэн юм байгаа хөөхгүй. Тэгээ энэ 7 хэмжүүрийг бид нэр өөрсдийнхөө амьдрал дээр байна уу харах хэрэгтэй. Нэр би яг зөв аргаар мөнгө олж гин үү? Зөв санхүүгийн их усруудтай холбогдсон уу? Зөв орлогоо олж гин үү? Мөн үү? Дараа нь яг зөв зарцуулж гин үү? Өргөл 11 бүх юмудаа өргөж гин үү? Дахин тэр зардлуудаа бид нар үнэхээр дотор нь харах хэрэгтэй. Яг үнэхээр хэрэгтэй зүйл байна. Дээр нь өсгөж үржүүлэх юмд хөрөнгө оруулалт хийж гин үү? Одоо бид нар энийг ухаалгаар өдөртөө сурах хэрэгтэй болчиход байгаа юм. Бидний амьдралын хэв маяг бүр өдөртмийн юм болчих байж байгаа юм. Дараа нь бид нар бусдад өгөөмрөөр тусалж гин үү, өгж гин үү? Айгүй олон юмнууд дээр энэ яригдана. Тэгээд би ишлүүдийг би шууд сургалт мэдээлэл дээр тавьчихна. Яг энэтэй холбоотой ишлүүд байгаа. Тэгээд хүн болгоо энийг уншиж энэ бүгд дээр бүр улам илүү ингээд одоо юу гэдэг дараагийн гүн рүү н орох ёстой гэж би бодож байгаа. Дахиад хэлье. Санхүү гэдэг юм ярих болгонд энэ бол хаанчлыг эрен хайсан хүмүүст өгөгддөг зүйл шүү. Тэрнээс хаанчлыг нь эрен хайх ажлаа хийгээгүй санхүүгийн араас гүгээд ивэл зүгээр л дэлхийн хүмүүсээс ямар ч ялгаагүй болчихно. Ялгаатай шүү. Тийм учраас энэ бүх нууцыг бид нарыг одоо ижлэгдэх цаг нь болцсон. Бидэрт өгөгдсөн. Бид нар айл хэдийн за зарим маань бол энийг хийж байгаа. Сайн өшөө дахин гүнзгийрүүлэх хэрэгтэй. Энэ 7 хэмжүүрийн дагуу бүгд өсөж бүгд дээшээ гарч ирэх хэрэгтэй. Би бол бүгдэнд нь итгэж байгаа. Би энд одоо бизнес хийж байгаа тэр хамаагүй эрсдлүүдийг тоохгүйгээр бурханд найдаад бизнес хийж байгаа бүх хүмүүст үнэхээр баярлалаа гэж хэлмээр. Яагаад гэвэл тэд нар чинь маш их том ачаа үүрж байгаа хүмүүс аахгүй. Энэ бизнес хийж байгаа бүх хүмүүс үнэхээр баярлалаа. Бурхан үнэхээр тэр хүмүүсийн гарын үнсийг өрөөх болтугай. Аамен.
За одоо үр зүйлийг ярьсан. Бид нар одоо бүр шийднэ. Одоо ерөөсөө юунаас ч айхгүй шүү. Дараа нь ярьсан сахилга бат те. Сахилга батын тухай бид нар одоо маш том хичээл авч байгаа, сургалт авч байгаа. Сахилга батанд бид нар үнэхээр суралцгаас өөр арга алга. За өшөө дараагийнх нэг юм бас нэг яригдчихсэн зүйл эрсдлээс гадна бурхан бидэнд эрсдэл таадаг хүн байхаас гадна санаачлагтай хүн яригдаад байгаа тийм. Энэ мессеж бас айгүй тод яригдчихэж байгаа. Бид нар санаачлагтай байхыг бүр бидний нэг юм мөн чанар болох хэрэгтэй болчиход байна. Яг тэгэхээр санаачлаггүй хүн бурханд олдохгүй. Санаачлаггүй. Яг энэ санхүү дээр бүр харахад яг байгаа даа. Хүн санаачлагтай тэр эрсдлийг үүрч чаддаг, шийдвэрийг гаргаж чаддаг, тэр юм руу орж чаддаг хүмүүс, бурханд найдаж чаддаг хүмүүс, санаачлагтай хүмүүс дээр бурхан ажилладаг байгаа. Одоо би та нарыг бүгдээр ингэж санаачлагтай гэж хэлмээр. Ялангуяа одоо яг энэ санхүүгийн салбар дээр бүр идэвхтэй бай. Идэвхтэй бай гэдэг нь тэр санаачлагтай бай гэдэг нь бүр ингэж нэг хар муухрыг би яриаггүй шүү. Бурхантай хамт алхдаг хүнд бурхан энэ нууцудаа нээж өгдөг байхгүй. Энэ үндсэн нөгөө энэ юмыг бид нар ойлгохгүйгээр мухраар дайраад маш их олон удаа алдаж исэн алдаанууд байдаг. Муухраар явж бурхан надтай байгаа л гэж бодоод тахвайлаад дахиад илээ. Санхүү, энэ эрүүл мэнд, энэ бүх талбарууд дээр бид нар бурхантай хамт алхаж иж л явна. Бурхан байгаа гэдгийг одоо сая өчигдөрхөн би яг сонсч байсан үйлс ном орцсон билээ те нөгөө подкаст дээр би зүгээр хальт сонсоход л ерөөсөө яг ариун сүнсний тэр ажиллагааныхын тухай ярьж байгаа хэсэг нь бүр яг байгаа байхгүй. Ариун сүнсийг сонсдгүй хүн ариун сүнсний тухай мэдэхгүй. Ариун сүнстэй хамт байдаггүй хүн ариун сүнсний дуу хоолойг сонсохгүй ялгахгүй яг адилхан. Бид нар бурхантай хамт ажиллаж байгаа. Ариун сүнс бидтэй хамт байгаа бол бидний гаргах шийдвэр, гаргах алхаа болгон дээр тэр хамт байгаа. Айгүй энгийн тодорхойлт. Бид нар бурхантай хамт байгаа юу гэвэл бидний тэрний чинь илэрлэн тэр санхүү, тэр нөгөө ажлууд ч байгаад байгаа. Илэрлэл واخгүй юу? Тэрнээс нэг номерт нь биш байгаад байгаа واخгүй. Бид нар энэ дараалтыг нь буруу хардаг учраас заримдаа төөрчдөг. Хамт байхгүй юм. Энэ хинтэл хамт байгаад байгаа юм байна. Бүр ингээд заримдаа нөгөөх нь бүр даамжирхаараа атархал болчдөг. Энэ л ингээд яагаад байгаа юм бэ? Одоо бараг л энэ машинаас соличиж бараг ингэж хараад байгаа байхгүй. Энэ чинь нөгөө бурхантай хамт алхаж байгаа хүний л илэрл байгаа байхгүй. Тэрнээс бид нар ингэж атаргалын нүдээр харуул бид нар нэг ч алхам урагшилж чадахгүй байхгүй. Тэгэхээр санхүүгээрээ босч ирж байгаа хүмүүст үнэхээр баярлалаа. Бидний урд загвар болж байгаа байхгүй юу? Бид нар ингэж харах хэрэгтэй байхгүй юу? Тийм биз дээ. Тэрнээс бид нар атархлын энэ янз бүрийн хүний бодлуудыг бид нар хаях хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Бид нар бие биенийг атархсан нүдээр харгал юм бол бид нар хамт нэг сүмд явж яах юм бэ? Тийм биз дээ. Бид нар нэг ингээ өсөж хөгжөөд дэвжиж байгааг бид нар эерэг сайнаар харж энэ чинь бидний нэг гэж харахгүй бол бид нар нэг харчаа араас нь энэ мо одоо зээлэрл аваад зэтэй ч гэх юм уу. Бид нар хүн босоо ийм тэнэг бодлол орж ирдэг. Бид нар энэний эсрэг харин яг одоо технологи ажиллах хэрэгтэй. Үгүй. Яг одоо энэ дуусгар болсон. Харин бид нар хамтдаа ингэж урагшиж болдог загварыг харуулж байна. Бид нар үржээл рүү явдаг систем биш. Үржээлнээс яг бодит орлого зарлага руугаа ордог систем. Тэсвэр төвчээр сахилга батыг сурдаг тэр цаг хугацаа руугаа орж байгаа байхгүй яг одоо. Бид нар яг одоо ингэж тунгалъя. Тэхүү. Амен. Босцгоо хэвдүүлээ. Бурхан минь танд үнэхээр баярлалаа. Та үнэхээр санхүүгийнхаа гүнийг нууцудаас та бидний илчилж харуулж байгаад баярлалаа. Бидний ирэх өдрүүдэд бид нар таны бэлдсэн тэр ирээдүг бид нар өнөөдөр хулгайлмаарг байна. Бид нар таны бэлдсэн тэр хувь тавилангийн санхүүгээрээ босч ирсэн ялтаас ялт руу тунгалсан тэр өдрүүдийг яг одоо тунгалж байна. Бид нар яг одоо бидний дотор байгаа хувь хүний сахилга батгүй байдал, хувь хүний өөрийнхөө зарлаа дэвжиж чаддаггүй байдал, эсвэл янз бүрийн шунал хүслээсээ болж янз бүрийн зээл авдаг энэ хувь хүний сахилга батгүй байдлыг яг одоо Есүсийн нэрээр өхүүлж байна. Бид яг одоо өөрсдөө урд таны өгсөн бидний мэрэгэн ухааны дагуу өөрсдөө санхүүг өдөртөж чаддаг тэр том болсон төлөвсөн хүмүүсийг гарч ирэхийг өгөхөөр энэ газар тунхаглаж байна. Энэ хотын сүмийн күннийг мөр гişүүнийг мөрийн дотор та өөрийгөө өдөртөх, өөрийгөө сахилга батжуулах тэр гайхалтай тэр таны мэрэгэн ухаантай ажлуудыг энэ газар тунхаглаж байна.
Хүний өөрийн дотор таны гайхалтай ажлууд улам илүү хурц гарч ирэх болтугай. Хурцаар илүү та гүнээс гүн рүү ажлуудаа хийх болтугай. Хүний өөрийн дотор таны өндөр суулгахыг хүсэж байгаа тэр гайхалтай өсгөн үржүүлэлт дээр санхүүгийн загварыг би өндөр энэ газар буулгахыг тохиолж байна. Хүний өөрийн дотор та өсгөн үржүүлэлт хамгаалан захиран зарцуулдаг таны менежментийг урагшлуулдаг таны бусдад өгч өгөөмөр түгээн дэлгэрүүлдэг үржүүлэн урагшлуулдаг тэр мэрэгэн ухааны энэ газар өндөр гон тохиолж байна. Ариун сүнсээ та бид улам илүү мэрэгэн ухаан руу авч орох болтугай. Ариун сүнсээ та өндөр энэ газар өндөр хүнийг хэрэгтэй байгаа тэр өдөртөмж гүн ажиллагаа цэвэршилт идэрч бүх зүйлээ та дарин авч орох болтугай. Таны хаачид энэ газар тэлсэн байхад бид үнхээр санхүүгээр дутчихгүй маа гэж энэ газар тохиолж байна. Тийм болохоор энэ сүмийн хүнний бүрийн дээр таны тослогоо, таны өрөө, таны үнхээр имэйл хангамж үнхээр урсах болтугай. Ууччаар 100 дахин үнхээр үржүүлж сурах тэр нэгүслээ та бидний дээр асах болтугай. Үнхээр баяр хөөртэйгээр үнхээр таны санхүү хариуцж уушаа авч байгаа үнхээр баяртай явах болно. Үнхээр таны хангамж өрөөд үнхээр хадгалж Есүс Христийн нэрээр томглон энэ газар үнхээр залбирч байна. Амен. Халелуя. Бурхан бүх алдрыг хүргэе. Түүнд магтаалыг хүргэе. Учир нь ариун сүнсийн газар дүүрэн оршдог. Тэр өөрийнхөө чуулган дээр дүүрнээр ажилдаг. Тэр биднийг хин гэдгээр нь хардгаар Бурханы үгт гэдгээр хардаг. Тэр бидний чөлөөлөгдсөн нэгэн, аврагдсан нэгэн, тослогдсон нэгэн, гайхалтай нэгэн гэж хардаг. Түүнийг бол өөр дмөх. Түүний хараа үргэлж би гэхэм ширтэж байдаг. Бурхан бүх алдрыг хүргэе. Таалаг дашаарай. Баяр хөөрийн дуу хоолой хизээ зогсохгүй. Амар тайвны дуу хоолой хизээ зогсохгүй маа. Ариун сүнс ажиллаж байхад тэр дуу хоолой хизээ зогсохгүй. Халелуя Иесус. Тань бүх алдрыг хүргэе. Тоод Бурханы дуу хоолойг сонсоорой. Таны бүхэл оюун бодлыг хааж байгаад таны зүрхнээс өөрөө ярих болно. Таны зүрхэнд өөрөө үгөө хэлэх болно. Таны зүрхэнд өөрөө тунхагийн үгийг ч өгөх болно. Та өнөхөр өвчтөе нэгэн биш ээ. Та эдгэрсэн нэг юм. Амен. Одоо тэр өвчин дууссан. Тийм бай. Бид нар өөр төр хүлээж авахгүй. Авахгүй. Тэр зөвхөл зүйлсүүдийг санхүү юу вэ? Бүхэл зүйлсийг бид нар авсан юм аа. Бурхан аль хэзээ нь урсгацсан. Тэнгэрүүд нээлттэй байна. Хаалгууд нээлттэй байна. Амен. Тэгвэл одоо өөр юу хэрэгтэй? Тийм ээ. Та өргөжлүүлэн залбирсаар байгаа. Гэхдээ та сууж болно. Гэхдээ та залбирсаар байгаа. Учир нь Бурханы дуу хоолой ярьсаар байна. Тань руу чиглэн ярьсаар байна. Тантай хамт байна. Бурхан бол дүүргэгч байхгүй. Тэрнээс ингээд юм тал ажилтгч Бурхан биш. Бага үгэнд мэддэггүй ч Бурхан биш. Тэр үнэхээр л ажиллаж байвал танд өөрийгөө таниулж мэдрүүлэх болно. Тэр таныг сонгосон л бол тантай ярих болно. Хотын сүм Бурханаар бүрэлдэн бий болж ариун сүс түнтэр дүүрнээр ажиллаж өөрийнхөө Сионыг бий болгож байгаа гэж байгаа бол итгэж байгаа бол тэр сүм чинь та байхгүй. Та тэр зүйлийг хүлээж авч байгаа байхгүй. Бурхан таны дотор тэр зүйлсээ хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр зүйл чинь нэгдэхээр юу болдیں۔ Нэг том бий, том зүйлс болдог байхгүй. Тэрнээс чуулган нэг тустай, та нэг тустай. Тэгээд хотын сүмдэр л Бурхан ажилдаг, надаар ажилддаг. Тийм биш. Хотын сүмдэр л ажиллаж ивэл тань дээр ажиллах болно. Таны дээр байх болно. Дахиж уйдгар гунаг гэж байхгүй. Хүлээлт дууссан байхгүй. Бурханы хүлээгээд суудаг үе өнгөрцөн. Түүнтэй хамт халахдаг үе эхэлсэн байхгүй. Түүнтэй хамт нөхөрлөөд түүний үнэхээр тэр хүч чадлыг аваад түүнтэй хамт халахдаг үе эхэлсэн. Тэрс Бурхан минь бууж ирээч. Бурхан минь одоо л ажиллаач. Миний одоо ажил дээр ажиллаач. Үгүй шүү дээ, Бурхан ажиллаад байгаа байхгүй. Та бити түүнийг ажиллаагүй мэт гүтэг. Бити түүнийг ажиллаагүй мэт авирал. Бурхан бол ажиллаж байгаа. Юу гэвэл биднийг Бурхан руу ойртсон муу нэгний дуу хоолой бидний л өгдөг л чи чадахгүй. Чи бол ийм гэлээд. Тэгээ бид нар заримдаа тэр үгийг Бурхан яриад байгаа юм шиг ойлгодог.
Хизээж бурхан биднийг ялдаг байхгүй. Хэрвээ ялдаг байсан бол хүүгээ бидний төлөө өгөхгүй байсан байхгүй. Энэ дэлхийг хизээж хайрлахгүй. Таныг ямар нэг юм хийчихэд бурхан итгэдэм биш. Бурхан таныг ямар нэг юм хийсний төлөө шагнадим биш. Бурхан аль хэзээ таныг 2000 жилийн тэртех загалмай дээрх ажлыг дуусгаад шагналаа өгсөн. Тэрс бурхан байхгүй байгаа. Бурхан бүр амьд байгаа байхгүй. Бурхан бидний дотор ажилласаар байгаа. Хотын сүмдэр ажиллаж байвал бид бүгд дээр ажилласаар байгаа. Хүн нэмрийн дотор та бити өөрийгөө ялал. Та бити бурхан байхгүй мэд амьдр. Учир нь бурхан бидний дотор ажилласаар байгаа. Бурхан гайхалтай. Бурхан юу гэлэх хүлээлт дууссан гэдэг үгийг тунгалуулж байгаа. Хүлээлт дууссан байхгүй. Бити хүлээ. Даав. Эзэмш. Түүнтэй хамт нөхрөл. Ариун сүнсийг ав. Тэгэхээр тэр таны дотор чөлөөлөх болно. Тэр тантай улам хамт байх болно. Та бити асуудалтайгаа зурлд. Асуудлаа бити бод. Харин бурхныг бод. Бурхны үгэн дээр төвлөр. Та юун дээр төвлөрн тэр зүйл чинь таныг эзэлж таны дотор томорно. Тэгээ тэр зүйл чинь таныг хөтлөнө. Тэгээ та тэрний дагуу шийдвэр гаргана. Юу гэвэл та асуудлыг бодсоор ах юм бол асуудал таны дотор томорно. Тэгээд асуудал чинь таныг хөтлөнө. Тэгээд таныг буруу зам руу хөтлөн дагуулна. Харин бурхан руу та төвлөрөх юм бол бурхан таныг тэр асуудлаас чинь өөрөө чөлөөлнө. Та тэр асуудлаа бодохгүй 1 хоногийн 2 хоног 7 хоног дараа асуудал чинь таны хөл доор байж гин. Яг бол бурхан таны дотор томорж байгаа учраас бурхан томроод байвал бурханы эсрэг зүйлүүд тэр хөл доор унаалгаа байгаа байхгүй. Тэрс бид нар асуудлуудыг харах биш, асуудал дээр төвлөрөх биш. Ямар нэгэн зүйл дээр төвлөрөх биш. Бидний гол фокус бол зүгээр бурхан дээр байх хэрэгтэй байхгүй юу? Яг л бурхан бидний төлөө бүхэл зүйлсийг хийцэн байхгүй юу? Одоо таар зүйлсийг зүгээр хүлээн ав. Би нэг цаг залбирсан дараа бурхан надтай ярина. Эсвэл би гайхалтай магтсны дараа бурхан надтай ярина. Эсвэл би гайхалтай өргөл өгсөний дараа миний санхүү өрөөгдөн. Энэ бүхэл зүйл худал. Бурхан таныг юу хийсэн, ямар байна гэдэг чинь ягт хамаагүй. Бурхан танд хайртай. Иохан 3:16 аль хэзээ амьлаад ярьсан байгаа. Энэ бол итгэж биш хүмүүсийн төлөө бид нар амар их ярьдаг байсан. Эсвэл хин нэгэн баяр хөөр хайрын тухай ярих орхоолоод бурхан танд хайртай, бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан гэл үгүй шүү дээ. Энэ бол аль хэзээний хийгдсэн ажил. Тэгээд таныг хүлээн ав. Бурхан ертөнцийг хайрлаа. Цорын ганц хүүгээ өгсөн. Хүүд хөтгөгч хинч мөх, итгэгч хинч мөхөхгүй. Харин мөх амьтаа байх болно. Мөхөхгүй. Та түнд итгэх юм бол та мөхөхгүй байхгүй юу? Та бол ялтын замаар алхна. Таны дотор ямар ч тийм бүтлгүүл гэж байхгүй. Та бүтлгүүдлийг магадгүй өөрөөрөө сэтгэж бодож иж магадгүй. Бүтлгүүл гэдэг бол шал өөр зүйл. Та магадгүй нэг бизнес хийчихэд бүтлгүүлсээр энэ бүтлгүүтлээ гэвэл энэгүй энэ таны сургалт. Та тэрэн дээр сураад дахиж та алдахгүй байх болно. Та бурхныг үрж оруулах болно. Та түүнтэй хамт халах болно. Тэгээд тэр зүйлийг ямар ялтаар дуусгахыг та харах болно. 2 дугаар Коринт 2:12 дээр Христийн сайн мэдээний төлөө намайг Тройд ирэхэд эзэн өмнө маань хаалгыг нээсэн байсан. Паул элчийг сайн мэдээгээр очиход яасан? Бурхан өөрөө хаалгаа нээсэн. Бурхан өөрөө ариун сүсээр хөтлөн дагуулсан. Паул зүгээр л түүний өдөрдмжээр түүний үнэхээр заасан замаар л явж исэн. Тэрнээс тэр өөрийнхөө хүслийг тунгалаад өөрөө бурхан хаалгыг нээгээгүй байхад өөрийнхөө хүчээр хийгээгүй. Бурхан хаалгыг нээсэн байхгүй. Тэгвэл таны зүрхсэл дотор хаалгыг нээсэн. Сүнсний хаалгаа л нээгдсэн байхгүй. Дүүрэн бэлгатл байдлыг ариун сүнс орж ирэхээр зүгээр нэг тал өгдөг биш. Тэр бол таныг эзэлдэг, таны дотор бүр боожж бүр ингээд таныг бүр дотороос чинь хүч чадлаа харуулдаг. Есүс Христ дотор ажилласан тэр хүч таны дотор байгаа байхгүй юу? Харин муу нэг энийг бодуулахыг хүсдэг. Юу вэ? Чи бол зүгээр л энгийн амьдрахаар бүтээгдсэн нэгэн. Чи бол зүгээр л ингээл яваад ариун сүнсийг зүгээр дуудаал. Тэгэл дүүрэн байдаг л гэж юу гэдэг ч мэдэхгүй. Залбирал гэж юу гэдэг ч мэдэхгүй. Тэгэл яваад гэсэн тийм дуу хоолойнууд бүр хаасаагүй байдаг. Тэгэхээр дуу хоолойг дуугүй болгоорой. Тэгвэл бурхан ажилласаар байгаа байхгүй. Ариун сүнс байдаг. Тэгээд байдаг бол та юмгээр итгэж байвал тэр дүүрнэр өгдөг. Тантай дүүрнэр ярьдаг. Тал ярьдаг. Тэр үнэхээр таны дотор байгаа бол дүүрнээ бэлхэн байдлыг танд өгнө. Тэгээд тэр дүүрэн байдлыг авах юм бол та хизээч түр зүйлийг тавихгүй. Та байнга зураастай байна. Тэгээд тэр зүйл таны дотор томорно. Томроол байна.
Бурхан бүр таны дээр томрол байна. Та бүр тээдэг зүйл чинь томрол байна. Тэгсэн та улам даруй болно. Тэгсэн та бүр энэ ертөнцийг хараач өөрчлөгдөн. Та бүр асуудлаач харах, бүр асуудлын дээгүүр харах болно. Энэ ертөнцийг харж эхэлнэ. Энэ ертөнцид хийж байгаа Бурханы ажлыг харж эхэлнэ. Хаанчлал юу болдгийг та харж эхэлнэ. Хаанчлал гэдэг зүгээр тэнгэрт байдаг зүйл биш. Энэ газар дээр бид нар амьдардаг. Хаанчлал дотор бид нар амьдардаг байхгүй энэ газар. Тэрнээс зүгээр л энгийн амьдрахаар бүтээгдсэн нэгнүүд биш. Магадгүй та хүн аргаад энгийн байж магадгүй. Тэгэхээр таны сүнс, таны доторх зүйл чи юр бос юм байхгүй. Гоёор урлагцсан хүн бүр өөрийн гэсэн онцлогтой. Хүн бүр гэсэн өөрийн гэсэн бүр эрдэнэтэй, сувдтай, алттай. Тэр зүйлийг чинь Бурхан танд харуулна, илчилнэ. Тэгэхээр та бүр улам бүр тод гэрэлтэх болно. Бусдууд магадгүй таны өмнө энэ ч дээ гэж бодож ич магадгүй. Гэхдээ тэр дуу хоолойг энэ ч дээ биш, Бурхан намайг дуудсан юм аа. Бурхан надтай хамт байгаамаа. Тэр намайг эдгээсэн юм аа. Би ч сэтгэрсэн гэж өөрөө энэ цамж тунгалж байгаа. Тэгвэл Бурхан өөрийнхөө үгийг тунгалуулж байхад тэр нь хоосон зүйл биш байхгүй. Хүч байдаг байхгүй. Тэр нь бүр хүч чадал. Хүч чадлын дуу хоолой, эрх мэдлийн дуу хоолой. Гайхалтай хүч чадлын дуу хоолой. 2 дугаар Коринт 2:14. Харин Бурхан талархлууд нь өргөдөх болтугай. Тэр нь биднийг Христээр ямагт ялуулдаг бөгөөд түүний тухай мэдлэгийн анхлын үнэрийг хаасаагүй биднээр анхлуулдаг. Бурхан талархлууд өргөдөх болтугай. Тэр биднийг Христээр ямагт ялуулдаг. Библи худлаа яриад байна уу? Би буруу бодоод байна уу? Бурхан биднийг ямагт ялуулдаг. Тэрнээс бидний ямагт ялагддаг. Бидний ямагт мөхүүлдэг. Тийм үг нэгч Библиэлд байхгүй. Харин Бурхан юу гэж биднийг ялуулдаг. Байнга ялуулдаг. Тэгээ би ялж гарчаад за одоо миний Бурханыг харж гин үү? Миний Бурханыг харж гин үү? Ямар сүр жагалантай, хүч чадалтай гэдгийг одоо харж гин үү? Энэ нийгэм таны ширтэж байгаа байхгүй юу? Та бас нэг энэ нийгэмд гэрэл болохоор дуудагдсан юм байхгүй. Тэрнээс биш та энэ харанхууд мөхтөлт яг тэр нийгмийн хүмүүстэй адилхан сэтгэхэд, адилхан бодоод, адилхан алхаад явах бол та ялгарахгүй. Тэгвэл та итгээггүй л байгаа байхгүй. Үнэхээр та итгэрсэн бол та ялгарна. Танд тэр хүч байна. Танд тэр амар тайван байна. Танд тэр баяр хөөр байна. Ариун сүнс таныг өдөрдөн хөтлөн, дагуулна. Танд үгээ хэлэх болно. Тэр танд тунхыг өгнө. Та эргэлзэхгүйгээр түүнд итэг. Тэгэхээр тунхагл. Би аврагдсан нэгэн, би чөлөөлөгдсөн нэгэн. Бурхан надтай хамт байгаа. Миний асуудлууд нурж унсан. Юу юм? Биний төлөө юм уу? Бурхан өөрийнхөө нэрийн төлөө зүвийн замаар намайг дагуулна гэсэн бол өөрийнхөө нэрийн төлөө намайг ялалтанд хүчин дагуулах болно. Манай гэр бүлийг ялалтанд хүчин дагуулах болно. Миний хүүхдүүдийг ялалтанд хүчин дагуулах болно. Хотын чуулган хүртэл ялсан чуулган байх болно. Сул дорой биш, хүчгүй биш. Юу ч болдгүй юм шиг биш. Энд идгэрэл дүүрэн байх болно. Зөвхөн хүн ороод ирэхэд нэгэнтэйгээ уулзахад тэр хүн идгэрж идэг, чөлөөлөгдөж идэг. Та бүр ярих чирэг байхгүй. Таныг хараад, таны нүднээс хараад тэр галыг мэдэх болно. Та бүр Бурханы оршихуй тээдэг нэгэн байх болно. Түүний оршихуй танаас дамжиж урсах болно. Энэ бол хүч чадлын дуу хоолой байхгүй. Бурхан хэлсэн шүү дээ. Би чамтай хамт байгаа. Би чамаа дуудсан. Би чамааг өргөмжилж байна. Би чамаа сонгосон байхгүй. Тэрс би өөрөө Бурхан руу гүжчихэл ингээл Бурханы өмнө өөрөө хэлбэрчээл, өөрөө суугаал. За Бурхан намаа харж одоо би өстө 5 цаг залбираадах. За Бурхан намаа харж одоо би амар агуу өргөдөх. За Бурхан намаа харж би ихнэрээ ингэж хайрлаадах. За Бурхан намаа харж би чуулгандаа ингэж хитэн цагаар үйлчлэе. Тийм солиорл байхгүй. Бурхан таныг дуутсан л бол хитэн цаг та залбирах нь хамаагүй. Нэг үгэл би хэлсэн ч гэсэн Бурхан тэрийг сонсож байгаа. Таны чин зүрхний нэг үг, нэг залбирал. Бурханы үгэл ярихдаа нэг л надтай бол нэг л үгээр ярьд, нэг өгүүлбэрээр ярьдаг. Тэгээ болоо. Тэгээ тэр нь цаашаа дамжирдаг, томордог. Олон юм ярьдгүй. Чөлөөлөгдсөн тэгэл болоо. Тимээгэл болоо. Би бас тимээгэл болоо.
Тэрс яагаад чөлөөлөгдсөн, яах гэж байгаа юм би чөлөөлөгдсөн зөв ч юм уу, буруу ч юм уу, яагаад байгаа, яах гэж намайг чөлөөлөд байгаа тэр танд ерөөсөө хамаа байхгүй. Чөлөөлөгдсөн л гэсэн бол чөлөөлөгдсөн. Аврагдсан л гэсэн бол аврагдсан. Яах гээд байгаа нь танд тийм чухалч биш. Та зүгээр л энэ дэлхийд гэрэл болохоор үтээгдсэн. Тэгээд та чөлөөлөгдсөн, та аврагдсан. Тэгэхээр та урагшаа алхна. Бид хоошоо алхахтаар бүтээгдээгүй. Мөхөөр бүтээгдэв. Иохан 3:16 дээр хэлж штэ бидний бүр дотн мэддэг ишлэлээр Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан таныг ч биш бүрийн Бурхан ертөнцөөр нь хайрлаад цорын ганц хүүгөө өгөөд түүнд итгэж хин ч мөхгүй харин мөнх амьдралтай мөнх амьтай байх бах юм аа. Мөхөхгүй. Тэгсэн Иохан 2 дугаар Коринт 2:14 дээр харин Бурхан талархлууд нь өргөдөх болтугай. Тэр нь бидний Христээр ямагт ялуулдаг бөгөөд түүний тухай мэдлэгийн анхлын үнэрийг хаасаагүй биднэр анхлуулдаг. Бид байнга ялч. Бидний тэрс Бурханы мэдлэгийн үгнүүд бүр анхлын үнэр гарна. Хүмүүс таныг харахтаа үнэртэх л ахал та. Хөө ямар анхлын үнэр вэ? Бурханы үнэр. Зөвхт байдлын үнэр. Баяр хөөрийн үнэр. Ялсан нэгний үнэр. Тэгээ Бурхан таныг харна. Бус таныг харна. Энэ дэлхий таны ширтэж байгаа. Бурхан өгдөгт босч ирэхийг тэсэн ядан хүлээж байгаа байхгүй юу? Таныг босч ирэхийг хүлээж байна. Таныг алхахыг хүлээж байна. Таны Бурхантайгаа хамт ялтыг байгуулж тунгалахыг хүлээж байна. Энэ дэлхийн аврал нь та байхгүй юу? Чуулган байхгүй юу? Тэрнээс шинэ дэлхийн нэг удирдагч гарч ирээд санхүүгийн ертөнцийг гоё болгоод бид нар түүнд нь ороод гоё болно худлаа. Та гарч ирэх юм бол энэ дэлхий өрөөгдөн, өөрчлөгдөн. Танаа гэр бүл өрөөгдөн, танаа аав ээжүүд өрөөгдөн, таны үр хүүхдүүд өрөөгдөн. Хотын чуулган танаар дамжуулж өрөөгдөн. Юу гэвэл өрөөгдсөн нэгнүүдийн чуулган байхгүй юм чинь. Тэрнээс хин нэгэн гарч ирээд та өрөөгдөхийг хүлээдэг биш. Та бол өрөөгдсөн нэгэн гэдгийг хүлээж аваад өрөөлтөөр алхах цаг. Түүний амар тайвныг тунгалах цаг. Бурхны ажил үе, амар тайван, баяр хөөр, зөвхт байдал, үнэн. Тэгвэл бид нар Бурхны ажил дотор алхдаг бол тэр зүйл бидний бүр хөгжүүлэн цэцгэлүүлж гол мэд урсгах болохгүй. Ямар үед ажилддаг вэ? Дуулуургүй хүмүүс дээр муу нэгний сүнс ажилдаг, муу нэгний үг ажилдаг. Хэрэг бид Бурхны өмнө дуулууртай байх юм бол яг уу Бурхны үг биднээр ажиллана. Өөр хоёрхан сонголт, өөр дундуур нь тал дуулууртай, тал нэг юм гिचигсэн тийм байхгүй. Та түүний үгэнд дуулууртай байх юм бол энэ газар танаар дамжуулж Бурхан ажиллана. Хэрвээ дуулуургүй байх юм бол өөр хин ажиллах нь ойлгомжтой. Ийм л хоёр сонголттой. Өөр сонголт байхгүй байхгүй. Энэ нэгэн дээр юу босч ирэх хэрэгтэй? Чуулган босч ирэх хэрэгтэй. Энэ нэгэн дээр хэн босч ирэх хэрэгтэй? Итгэгчд босч ирэх хэрэгтэй. Энэ нэгэн дээр хэн босч ирэх хэрэгтэй? Агуу пасторууд Бурханаар бүр яг тослогдсон. Түүний үгэн дээр алхахдаг. Түүний үгийг энэ газар чөлөөлдөг. Ирэх чөлөөг тунгалдаг. Боолчлыг биш. Сул дорой дуу хоолой биш. Түүнийг үгээ хэлгээд Бурхан тэнд ажиллаа хийж байдаг. Түүгээр сургагдсан нэгнүүд гарч ирдэг байхгүй. Итгэлийн эцгүүдээр сургагдсан итгэлийн хүүхдүүд. Яг л Илиша шиг. Илияг явах юм түүнийг байнга дагж байсан. Илия болохоор за чи надаас холд одоо Бурхан намайг авах гэж байна. Бурхантай би очих гэж байна. Тэгэд Илиша яасан үгүй. Та хаа байна? Би тэнд байна. Би танаас байнга зурх болно. Би таны бүр мөшгөн хөөх болно. Би бүр тантай үргэлж хамт байх болно. Одоо бүр Бурханы ингэж мөшгөн хөөх цаг ирсэн. Бурхан би таны хаа байна? Би тэнд чинь бай. Та юу хийж чинь? Би тэнд чинь зогсъё. Та юу тунгалж чинь? Би тэр үгийг чинь тунгалъя. Би зоригтой бай. Йошуад хэлчих зоригтой бай. Чин зориг надтай биш. Чин зоригтой гэдэг зүгээр үг шүү. Чин зоригтой бай. Зоригтой бай, тууштай бай. Надаас бүү холд. Холдох юм бол юу үлээх вэ? Дампуурал, сүрэл, уйгаа шүү. Уйд гараг. Тэгээ бид нар тэрийг юу гэнэ? Бурхан минь та намайг харсангүй. Бурхан чи харсаар л байгаа шүү дээ. Бурхан ажилласаар л байгаа. Бурхан бүр байнга ажилласаар байгаа. Заримдаа бидний нүдэл хардгуу болохоос Бурхан таныг байнга харсаар байгаа байхгүй юу? Бурхан таныг байнга ширтсээр байгаа. Магадгүй та нэг хагалгаанд ороод нэг эргэтэн чинь алга болсон ч гэсэн Бурхан тэрийг ургуулсан байгаа юм.
Мэдэхгүй. Яг бурхны итгэл тийм байдаг байхгүй юу? Бурхны чөлөөлөл тийм байдаг байхгүй юу? Холооны махчаа авгалсан бол холооны махч ургана шүү дээ. Тийм итгэл байна уу? Бурхан ч тэрнээс за эргэтний шилжүүлсэн үнийг би аврахгүй. Сул итгэсэн сул өвчтөе хүмүүсийг одоо би идэх ийм солиорол байхгүй. Бурхан эдгээсэн бол бүх өвчийг итгэрнэ. Бурхан чөлөөлсөн гэсэн бүх чөлөөлөлтөд явагдана. Та өөрийгөө битгий гол, өөрийгөө битгий хоош тавь. Муу нэг нь л таныг хоош тавих хүсдэг болохоос Бурхан таныг байнга өргөмжилдэн шүү дээ. Чи бол миний хүүхэд, би чамтай хамт байдаг. Зоригтой бай, өргөжлүүлэн алхасаар бай. Йошуа, Мосе, Даниэл бүгдийг яасан Бурхан зоригжуулчихсан. Хүчтэй бай, зоригтой бай. Надтай хамт бай. Өргөжлүүлээ залбирсаар бай. Өргөжлүүлээ миний үе тунгалсаар бай. Оюун бодолтой байлгасаар бай. Хүчтэйгээр алах. Тэгээд тэр газар гол урсна. Тэр нь сул дорой байгаад бай. Эцэг нэгэн цагт юм болох байх. Түүнийг одоо биш зүгээр дараа л Бурхан ажиллана. Бурхан танай ажил дээр чинь одоо биш дараа л ажиллана. Ийм солиорол байхгүй. Бурхан яг одоо таныг эдгээсэн чөлөөлсөн бол танаар дамжуулж юмсыг хийсээр байгаа. Танаас гараад алхахад та нийгмийн гэрэл байх байхгүй юу? Модоо танаас гэрэл гарахгүй ч модог дээр нь гэрэлцээр байгаа. Итгэл дотор хар. Тавар гэрэлцээр байгаа байхгүй. Тавар гэрэлцээр байгаа хүмүүс тань руу ирнэ. Хүмүүс таныг албан тушаалч өргөмжлөнө. Игэл дээшээ гаргаж ирнэ. Бус тарин ад үдсэн шээ. Яг бол бусд чинь гэрлийн хүмүүс биш шүү дээ. Таны ажиллаар зарим хүмүүс чинь таныг яана. Буруугаар харна. Та магадгүй имиж магадгүй. Тэгтээ Бурхан өргөмжилж байгаа бол тэр хүмүүсийн юу ярих нь хамаагүй. Би зөв тэр хүмүүсийн үгэн дээр гიშгэлээд гараад Бурхантайгаа хамт алхах болно. Энэ бол ялтай амьдрал. Энэ бол эрх чөлөөтэй хүний дуу хоолой байхгүй юу? Биднийг магтахад яадгүй бид нар нэг хүнд харагдчих юм шиг. За тэр намайг одоо ингэ чанга дуурчвал яана солиотой гэж бодчих үү дээ. Яг л энэ зүгээр надад төрдөг бодлоо тахгүй заримдаа. Магтаалдаар би ингэ хүчтэй тунгалаад ч юм эсвэл ингэ яангууд чи хин нэгэн ч юм минутаас хараад байгаа юм шиг те. Энэ солиорч юм шүү дээ. Гэдэг яг солиор нь л үстэй одоо тэгэл солиотой нэг л Бурхныг магтаж байна. Баяр хөөртөр Бурхныг магтаж байна. Давид хүртэл Бурхныг магтахад яадгүй хүмүүс харахад тэр солиотой юм шиг л бодож ирсэн шүү дээ. Яг тэр солиортлоо Бурхныг магтаж шүү дээ. Бурхан чи юр бусих байхгүй юу? Тийм болохоор та юр бусинаар та магтана, юр бусинаар үгийг тунгална. Та бүр хэнийг ч харахгүйгээр та зөвхөн Бурхан та хоёрыг магтаал байх болно. Тэгэхээр тэр бүр чи уурсан хүмүүс рүү уурсан хүмүүс таныг харахтаа ингэж магтах юм бэ шүү дээ Бурханыг. За тэгвэл одоо ингэ магтаадах юм. Таны оршихуй бус руу уурсан. Та оршихуй тээдэг бол тэр оршихуйч уурсан. Тэр үгчин гол мэд уурсан. Бус руу уурсан. Тэрс та зүгээр л ганцаараа авдаг нэг юм биш. Та урсгадаг нэг юм. Матай 16:18 дээр би мөн чамд хэлье. Чи бол Петр. Энэ хадан дээр би өөрийн чуулганыг босгох бөгөөд үгсдийн орны хаалга дийлэхгүй. Энийг ганцаа Петрт хэлсэн үү? Танд ч бас хэлж байгаа байхгүй. Байгаламаа утхан чимгээ. Ариуна. Эги. Чи бол хад. Би чам дээр өөрийн чуулганаа барих болно. Түүнийг үгсдийн орны хаалга дийлэхгүй. Бурхан дуудахтаа бүр ингэж бидний бүр ингэж өргөмжилт бодож шít. Чи бол чуулган чамаг үгсдийн орны хаалгач дийлэхгүй. Би чам дээр өөрөө барина. Ариун сүс чам дээр өөрөө барина. Ариун сүс чиний дотор өөрөө ярина. Ариун сүс чамаг сүм болгон босгож ирнэ. Анхлын үнэр та бүр ариун гэдгүү таны бүр энгийн үг байх болно. Таны амьдрал бүр ариун байх болно. Эн чинь Бурханы хийсэн ажил ахгүй юу? Тэрнээс зүгээр л хоёрын хоорондын Бурхан хийдэггүй. Нэг юм хийсэн л бол тэр ажил нь төгс хийгдэх болно. Тэр бүр төгс бүр ажиллах болно. Тэр бүр төгс байх болно. Тэр та бас өөр дөр тунгалаар нэрээ хэлээд би бол чин зориг. Энэ хатан дээр би өөрийн чуулганыг барих болно. Түүнийг үгсдийн орны хаалга дийлэхгүй. Хаалга дийлэхгүй байхгүй. Бурхан ярихдаа юу гэдэг вэ? Би чамааг байнга ялуулна. Чи бол өөхгүй. Чи бол мөнх байна. Чи бол мөнх амьдрна. Чи бол мөнх амьдралын үр байх болно. Чи бол сайн мэдээ. Яагаад сайн мэдээ зогсныг мэдхүү? Хүмүүс Есүсийг л ярьдаг. Есүсийн үгийг л тунгалдаг. Есүс л ингээл одоо сайн мэдээ таа байхгүй юу?
Бурхан танаар дамжуулж үгээ ярина. Бурхан таны амьдралаар дамжуул тэр гэрлийг урсгана. Бурхан таны амьдралаар дамжуул тэр голыг чөлөөлнө. Та зүгээр суугаал ингээл зүгээр амьдрахаар бүтээгдсэн нэг юм шиг. Та бол хин нэг аврахаар, хин нэг гэрэл болохоор, хин нэг чөлөөлтөөр дуудахаар, хин бүр зовд нэгсэн нэг та бүр гаргаж ирэхээр дуудагдсан байхгүй юу? Бурхан таны үгээ хийн, ариунс таны хүтлэн дагуулна, хаалгуудыг нээн. Тэр хаалгаар ороход юмс нээгдсэн байна. Та тэр газар үгийг тунгалахад юмс болно. Та газар бурхантай хамт хаанчилж штэ. Бурхантай хамт хаанчлын бүр сууж байна. Таны бүр бэлхэн байна. Ариунс таны хүтлэн дагуулна. Энэ бол бурханы хийж байгаа ажил. Бурхан биднийг өргөмжлөхдөө чи бол миний хүүхэд. Би чамтай хамт байгаа. Би чамаа өргөмжилсэн. Би чамаа үргэлж дагуулдаг. Би чамтай үргэлж хамт байдаг. Би чамаар унтж байх чинь чамтай хамт байдаг. Би чамаа өргөмжилдэг. Чамаа хин нэгэн буруугаар харсан ч гэсэн би чамааг бол зөвөр харж байгаа. Би чамтай хамт байгаа. Энэ дэлхийн чамаа яаж шүүж байсан? Би бол энэ зүйлсүүдийг таслан зогсооц юм аа. Бити тэр зүйлийг хүлээж аваад бай. Бити хүлээж аваад бай. Бүү хүлээж ав. Тэр зүйл дотор амьдр. Тэр зүйлсийг тунгал. Би бол ялагдсан нэг юм биш. Бурхан намайг чөлөөлсөн шүү дээ. Би нүгдэ зүудэлжсэн тэгээд бид нар зүудэ бодоод бүр зүйлдэ айгүй айс юу гэл хин нэг надад хоол ийж өгч байгаа байхгүй юу. Тэгэд амьд хурганы арцыг амьдэр нь шулаад махын буцалгаад надад гоё амттай хоол гэж өгч. Би тэрийг хараад миний бүр харж чадахгүйсэн. Гэт тэр нэг орилон тэр нэг бүр ингээд тийм шанаргал тэр аим гэтээ намайг ид гэсэн байхгүй. Ид энэ хоол энэ амттай хоол. Гэтээ миний хувьд бол бүр идэх зориг хүрэхгүй юу гэл яаж би ийм хоол идэх юм бэ? Яаж би ингэх юм бэ? Гэтээ энэ нэгүсэл нь өрцсөн байхгүй. Бид нар заримдаа тэгдэг. Яаж би идэх юм? Яаж би энэ зүйлсийг авах юм? Яаж би идэх юм гээд зүгээр аваач те. Танд өгцсөн байхгүй. Зүгээр аав. Тэгээ тэр зүйл дээр алах. Тэр зүйлсийг чөлөөл амар тайван таны тэр дүүрэн байх болно. Чөлөөл тань тэр дүүрэн байх болно. Тэр хүч чадал таны тэр дүүрэн байх болно. Ариунсны дуу хоолой тань тэр дүүрэн байх болно. Тэр ба бэлхэм дүүрэн нэгэн байхгүй юу? Та өөр дөр гар тавиад залбирчж болно. Хин нэг намаа хараа тэнэг гэж бодох гэж бодож магадгүй үгүй. Заримдаа бидний тэнэрхэл гоё авахгүй юу гэл. Бурхан гар тавьсан гэсэн бол тавина. Залбир гэсэн бол залбирна. Хин нэгний төлөө чөлөөлт гуйг бол гуйна. Чи бурханы хийж байгаа ажлахаас би өмнө нь за би яах юм бэ? Бидний нэг ганц яадаг за би тэв гэж те. Хин нэгэн миний ажууд хараад байна. Би харанхуй газар орж байгаа нэг хийж идэх үү? Бурхан болохоор гэрэл гарчий. Харанхуйд бол харанхуй юм сэгддэг, гэрэлд бол гэрлийн юм сэгддэг. Тэхи чөлөөл юмсыг гарга. Юмсыг дотроос уудал ундал. Бурхан чи аль хэзээ хийчээд байна. Бурхан ялтууд биднийг замд үргэлж тавьсаар байна. Та үгэнд итгэж байна уу? Тэгвэл нэг амин гэх нэг чанга орилоод тохооч. Яа, амьд байна та. Амьд байна. Бурхан амьд байна. Та ч амьд байна. Таны зүрх зохилсоор байна. Тэн тэр ариун сүнс ярьсаар байна. Тэр үг бидний үргэлж ялт руу хөтэлдэг. Тэр үг бидний үргэлж ялт руу хөтэлдэг. Тэрнээс тал ялт гэж байдгүй. Тал амьдрал гэж тал бүр тэр зүйл байхгүй. Ямагт ялт таны хөтлөн дагуулах болно. Тэр ялт гэдэг үгийн хүч чадал танд тэр бихчих болно. Та тэгээд тэр үгийг бүр авах болно. Тэр үгээр ундаалах болно. Тэр үгтэй бүр хамт алхах болно. Мөхөл гэдэг зүйл байхгүй. Тэр бол ялтын дуу хоолой байхгүй. Тэр бол баяр хөөрийн дуу хоолой байхгүй. Бүх ичүүрүүд авагдсан байхгүй. Битээч. Бүх ичүүрүүд авагдсан. Миний трос тэр ичүүрүүд энэ цамгт авагдсан гэж би бас тунгалж байгаа. Дуулууртай байдал миний тэр дүүрэн байна. Түүний үг миний тэр дүүрэн байна. Тэр үгээ хэлж байвал энэ газар юмсаа хийсээр байгаа. Хүний бүрийн зүрхэнд хүрсээр байгаа. Бурхан тантай өөртөө ярьсаар байгаа. Энэ газар үг магадгүй тунгалж яхад бурхан таны тэр зүрхээрээ сүнсрүүч бүр ярьсаар байгаа. Тийштэй. Би чамтай хамт байгаа. Байгалмаа. Отгон чимгээ. Ариуна нэрээр чинь дуудаж ирж байгаад. Тэнгүүд үгүй би та хинтээ ярьчих гэж битгий түлх. Тийм ээ, надтай яар. Та бол миний төлөө
та бүр ингээд бүх гмийн чөлөөлсөн байхгүй юу? Тэгээ бурхан таны дотор томроод ирэхэд бүх зүйл таны дотор жижигрэх болно. Бүх зүйл таны хөл доор байх болно. Та бүр хөл доороо харах болно. Тэр зүйлсүүдийг та бүр зүгээр л эрс шийдэмгийн үгээр нэц дарах болно. Тэрнээс та холдчихооч дээ. Чөлөөлчөөч дээ. Эдгэрчээч дээ гэх тийм гуйлт байхгүй. Та бүр төрөмгөлийн дуу авах болно. Төрөмгөлийн дуу хоолой гэдэг нь бурхны эсрэг зүйл дээр таны бүр амчин бүр хүчтэй байх болно. Таны дуу хоолой чинь чанга тод байх болно. Зүгээр нэг зайлчаач дээ биш. Чи зайл. Чи бол хаана байхаа мэдчихвэл одоо яв. Бүр энэний дараагийн төвшин юу вэ? Марк 3-ын 11. Бодор сүнсүүд Есүсийг харах болгондоо өмнө нь унаж та бол бурхны хөөмөн гэж хашгиралдаж байв гэж байна. Бүр байлгах хэрэг байхгүй. Бодор сүнсүүд зүгээр л өмнө нэрээд та бол бурхны хүүхэд мөө гэд өмнө нэрээд сүгдөөд тэгээ Есүс зүгээр хаашаа явахын зааж ирсэн. Тэгвэл та бол бурхны хүүхэд. Таны дотор Есүс байгаа. Та бол Есүстэй байгаа. Тэгвэл энэ хэрэг хөдөл танд өгсөн байхгүй. Мосос би Петрийг тань, би Паулыг тань. Түлийн замш би мөгийг тань, би Чинзрийг тань, би Ариунаг тань, би Нараг тань. Тэр их мэдл бүр таны дотор бүр хүч чадлаа бүр орж ирж шít. Тэгэхээр тэр таньж шít. Тэр бүр Мосос таныг таньж шít. Энэ бол бурхны хүүхэд. Энд халдаж болохгүй. Энэр бүр ойртож болохгүй. Энэр ойртоход би алуулна. Миний эрх мэдл ганхан. Инээс л хол явъя. Гэтэл та тэний өмнө очино. Тэгээ та тэрнийг үгээрээ зайлуулна. Тэгээ та тэр зүйлийг тавар байлдаад байх хэрэг байхгүй. Анх би ариун сүсээр баптизм өртөөд алхаж байхдаа юу хийж исэн бэ гэвэл муус өстэй л байлж исэн. Муус нь л залбирч исэн. Бурхны эсрэг гэсэн тэр зүйлийн төлөө залбираал исэн. Тэгэл тэр хиймэр яваа юу вэ? Яг манай хэсэг найзуудны хэлэл хаана вэ? Тэнд залбирал муу сүнсний эсрэг залбирна гэл. Тэгсэн яас хэцүү хугацааны дараа миний дотор юу томорч гисэнгүүл муу сүнсний үйл ажиллагаал томорч гисэн. Яагаад тийм? Уг нь бол ариун сүнсийг өгөөд баптизм өртөгээд надтай хамт алхах нэг үйл би бурханлуул ойртох гэж түүнтэй л хамт алхах гэж тэр ариун сүнс метр хүчтэйгээр ажиллаж байгаа байхгүй. Тэр баптизм юу юм? Би дүүрээд яах гэж байгаа? Бурхны өмнө очиод түүнтэйгээ хамт энэ газар үгийг тунгална. Тэрнээс би өөрөө очиод өөрийнхөө хүч чадлаар ч юм те. Гэхдээ яг нэг бодол нь зүгвэл юу гэвэл муу сүнсний эсрэг залбирах нь зөв. Тэ? Түүний эсрэг залбирах нь зөв, түүний эсрэг нураах нь зөв. Тэгэхдээ юуг дотроо томруулж байна гэдэг чинь хамгийн чухал байхгүй. Тэгээс үлдээ би болсон, тэгээ би бурхан руу эргэсэн, зөв зам руугаа эргэсэн. Яг л ариун сэтэж биднийг ингээд тэнэглэлтэй мэн орхитгоо. Харин тэр биднийг нэг үгээрээ эргүүлчихдэг. Тэгээ биний зөвийн зам руу буцаа оруулчихдаг. За чи хазаах гэдэг шүү. Одоо зөвийн зам руугаа алгая. Одоо чиний солиорол дууссан. Одоо энэ сургууль чинь дууссан. Юу гэвэл бид нар Библийн сургууль сурж байгааг үлээ. Гэхдээ миний амьдрал тэр чигээр Библийн сургууль. Ариун сүнс намайг байн хөтөлч намайг бүр алдахт минь. За ингээ алдчихлаа. Одоо яах вэ? За дахиж алдахгүй дараагийн зам руу алхах юм. Бүр сургуул ахгүй юу? Бүр хамт алхаа, хамт нөхөрлөл, бүр гайхалтай сургууль энэ бүр гайхалтай эрх мэдлийн дуу хоолойнууд миний дотроос гарна, таны дотроос гарна. Тэгээ бүр өстө таны дотор бурхан томроод ирэхэд яадгүй сүнс таны дотор дүүрээд ирэхэд муу нэгэнтэй та байлдаад байх шаардлага байхгүй. Бүр үг яриад байх хэрэг байхгүй. Тэр таны өмнө өөрөө сөхрөх болно. Тэр таны уулдаар өөрсдөө гүйж ирэх болно. Та бүр тэр нэрийг ч та дурсахгүй. Яг л тэр нэр чинь доод нэр байхгүй юу? Дооцын нэрийг бүү дурс. Дээд нэрэл дурс. Агуу нэгний нэрийг л дурс. Есүс Христийн нэрийг л дурс. Муу нэгний дуу хоолойг бүү сонс, бүү түүнийг дууд. Бурхнаа дууд. Бурхантай хамт алах. Түүний дуу хоолойг итгэжүүл, түүнтэй хамт алах. Тэгээд яах вэ? Бурхан таны дотор улам томорно. Ариун сүнс таны дотор улам бүр дүүрнэ. Ариун сүнс таныг улам хөтлөн дагуулна. Ийм зүйлсийг л нийгэм хүлээж байгаа. Бурхны хөлтөд томорч гарч ирэхэд муу нэгний байр ганхаж алга болно.
Яг бол бурхны хүүхдүүд байрандаа сууж байгаа байхгүй. Бурхны хүүхдүүд байрандаа суугаад юмсаа хаанчилж эхлэхэд энэ дэлхийн энэ нийгэм эдгэрч эхэлнэ, чөлөөлөгдөж эхэлнэ. Сүнслэг ертөнц эдгэрэл дүүрэн байна. Яг бол бурхан үгээ хэлж байна. Бурхны үгээр дамжуулж үгээ хэлж байна. Ариун сүнс танд үгээ хэлсэн бол тэр бол бурхны үг. Йохан номын подкастыг сонссноо тэр бол зөв сэт татсан шүү дээ бүх юмыг. Үг тустай биш. Есүс Христ тустай биш. Ариун сүнс тустай биш. Эцэг тустай биш. Бүгд тустай ажилтсан юм биш. Үг гэдэг бол бурхан. Бурхан гэдэг бол үг. Эхэнд үг байсан гэсэн шүү дээ. Тэр үг ирж ивэл бурхан тань дээр өөрөө ирж байгаа хөөхгүй. Тэгэхээр тэр үгийг тунгалахад үг биш. Бурхан өөрөө тэр газар ажиллаа хийж байгаа хөөхгүй. Үг гэхээр бид нар зүгээр л нэг юм бодоол за ингэчвэл тэр үг л ингэх байх. Үгүй тэр газар үг тунгалахдаа бурхан өөрөө тэр газар өөрийгөө орших, өөрийн хүч чадлыг дүүргэж байгаа хөөхгүй. Тэрс та бити бурханы үгийг сул гэж бод. Тэр үг бол хүч чадал. Тэр үг бол амар тайван байхгүй. Тэр бол хүч чадал байхгүй. Тэр үгийг энэ газар тунгалахад юмс болно. Та бүр харна, та бүр мэдэрнэ. Тэ бурхан тантай хамт байгаа гэдгийг мэдрүүлнэ. Чи бол бурханы хүүхэд, би чамтай хамт байна. Би чамаар үгээ тунгалуулна. Чи энэ үгийг тунгалаадах. Гэр бүл дээрээ тунгалаадах. Өөрийнхөө ойр орчинд тунгалаадах. Тэгэд юу болохыг чи харна. Сүнслэг ертөнцид юу болохыг чи харна. Махан биеийн өвд чи юу болохыг харах болно. Бурхны энэ газар ирэхэд яасан юмс хөдөлсөн шүү дээ. Зарцаанууд ирсэн. Энэ бол бидний нүдэнд харагдах зүйл байхгүй. Зарцаа ирсэн бол зарцаар ирсэн. Үнэхээр юмс болно гэсэн бол болсон. Йордан гол үнэхээр хуваагдах байсан хуваагдсан. Хүмүүс тэрийг нүдэрээ харсан. Бурхны ажлыг харсан байхгүй юу? Зүгээр нөмөргөө зохиход яасан. Гол ярагдсан. Ирийнхээ одын өмнө очисон. Бурхан үгийг тунгал гисэн. Тэгээ түүний зааврын дагуу явсан, тунгалсан. Тэр үг өөрөө Ерихо хотыг нураасан. Тэр үг гэдэг нь бурхан өөрөө тэр хотыг нураасан байхгүй юу? Тэр таны амд үг өгж гинэ гэдэг чинь таны амд бурхан байна гэсэн үг байхгүй. Тэр гал байна. Тэр гал байхгүй. Тэр хүч чадал байхгүй. Сул доороо биш. Тэр үг бол хүч чадал. Тэр бол бурхан чинь өөрөө таны үгэнд таны амд өгөө өгж байна. Тэр бол үнэхээр гал хүч чадал. Бид нар болохоор ямар нэгэн төлөв залбирахтаа гал хүчийг тунгалангууд ингэж болохгүй байгаа. Би бас хайрлаад байна гэх. Тэр чи хайр биш байхгүй юу? Хайр гэдэг чинь өөр зүйл. Хайр гэдэг чинь бурхан тантай хамт алхаад муу нэгний эсрэг үгээ хэлгэж бол та хэлэх ёстой. Тэр хүнийг би өрөвдөөд байна. Үгүй шүү дээ. Илээ яа дээ. Өөрлөө 50-ийн дарга 50 зэрэг ирээд хаан руугаа авчих гэж яхад Илия юу гэсэн? Бурхны хүнээ бидэнтэй хамт яваач гэхэд юу гэсэн? Би бурхны юм бол та нар дээр гал бүг гэд тэр тавиулаа өгсөн шүү дээ. Бурхны үг чинь ийм хүч чадалтай байхгүй юу? Түүний үг чинь хүч чадалтай, эрх мэдэлтэй. Эрх мэдэл дагаж ирдэг. Хууглан шатаадаг. Тэр үгийг бидрэл хүчгүй болох гээд байдаг байхгүй юу? Бидрэл тэр үгийг сул дорой юм шиг. Хайрлж чинь би хайрлж чинь би хайрлаад байна штэ. Үгүй бурхан тунгал гэсэн бол хайр юутай хэдэн тунгал. Битээ тэр хүчийг сулруул. Тэр галыг битээ сулруул. Гал буудаг, тэнгэрээс гал буудаг. Үг гэдэг чи өөрөө гал. Тэр газар юмс шатдаг. Бурханы эсрэг юмсаа шатдаг байхгүй юу? Содом Гомор хотыг яасан бурхан? Галан өхөр буун. Тэр бүр бурханы эсрэг юу байна? Тэр бүр арилан алах болно. Бурханы үнэ чи яв. Уул руу яв. Лот юу гэсэн гэр бүлээ аваад уул руу яв. Эргэж бити хар. Би энэ газрыг сүйтгэж чинь. Мадгүй Лот бодож мадгүй та жоох ячаажтэй те. Энд чи хүмүүс штэ. Хайрын штэ те. Үгүй бурхан л үнэхээр хийн л гэсэн бол хийн. Та алах гэсэн бол алах. Та бурханы хүч чадлыг мэдэр. Ямар имэйлтэй вэ гэдгийг мэдэр. Амс түүнтэй хамт алах. Тэгэхээр түүний үг чадал чинь үг гэдэг чинь бурхан өөрөө. Бурхан таны аманд үгөө өгсөн бол тэр бурхан таны амд цуг байгаа байхгүй юу? Тусдаа биш. Салангат биш. Тэгэхээр тэр үгийг тунгаллууд яах вэ? Гал. Юун цөмийн бөмбөг. Төсөөлөх юм бол тэр газар хуугалсан шатаалт болно. Тэр газар амар тайван дүүрэн байх болно. Тэр газар эрх чөлөө дүүрэн байх болно.
Таны оюун бодлууд ч бүр авах нь цөм татчих авагдана. Тэгээ та бурхнаа бүр төсөөлнө. Тэгээ таны дотор магтаал дүүрнэ. Та бүр хизээч чаддаггүйгээр магтана. Яаж байгаа? Бурхан та хоёр сая ажиллачлаа штэ. Энэ газар юмсыг хийчлээ. Тэгвэл та юугүй? Бурхан минь та бол агуу. Та балчир нэг те. Та бүр сонгон гаргаж ирээд өөрийгөө хүүхэд болгож авсан. Тэр хүч чадал бол агуу байхгүй юу? Та битээ дутуу үнлээрээ. Тэгвэл бурхан тантай хамт байгаа. Бурхан таныг сонгоно гэдэг чинь нэг чинь эрх мэдэл. Энэ эрх мэдэлтэй хамт бас хариуцлагч бас байгаа. Гэтэ та өөрийгөө битээ шүү. Өөрийгөө битээ. Ялал. Ялах нэг энэ дэлхий дээр ялах ганц л юм байгаа. Тэр бол бурхан өөрөө. Тэрс өөр хин нэгийг ялах хэрэг байхгүй. Муу нэгэн бид нар яадаг. Байнга ялдаг. Тэгвэл тэр ялалт бол муу нэгнийх. Чи бол гинтээ, чи бол арчаагүй, чи бол нэм, чи өөрийгөө хар, чи бол сул дорой, чи бол залбирдаггүй, чи Библийг уншдаггүй. Чи яаж хаанчлаа? Чиний хаанчлал гэж юу байдیں۔ Чи гэр бүлээ хар, үр хөвгтөө хар. Чи санхүүгээ хар. Чи эрүүл мэндээ хар. Бурхан болохоор эсрэгээр юу гэдэг вэ? Би чамаа дууц. Би чамтай хамт байгаа. Би чамаа ялуулна. Би чамтай үргэлж хамт байдаг. Би чамаа өргөмжилсөн. Би чамаа өөрөө дуудсан. Би чамтай хамт байгаа. Би чамд бүр ариун сүнсийг өгсөн. Би чамд туслуулахаар, би чиний төлөө залбируулахаар хүртэл бид нар ч юм уу тансаглалтанд амьдарч байгаа шин. Ариун сүнс бидний төлөө залбирч байна. Та биш, ариун сүнс миний төлөө залбираад байгаа байхгүй. Есүс Христ миний төлөө бүр бүхэл гим нүглийг үүрцсэн. Тийм болохоор бид нар ямар ч буруутгал байхгүй. Ямар ч гим зэмгэж байхгүй. Харин бурхан тэр зүйлсийг аль эзний эдгээсэн, чөлөөлсөн. Та бурхнаа мэдээд ирэхэд тэр бүхэл зүйлсүүдийг та дахиж хийх нь битээ хийл харахыг ч хүсдэг. Яг л тэр зүйл чинь хууглан шатаадаад бүр алга болцсон байхгүй. Таны зүрхснээс алга болцсон. Таны оюун бодлоос алга болцсон. Та битээ тэр зүйлийг дуудаад тэр чинь дээгүр өнгөрцсөн. Дээгүр өнгөрөх баяр гэж байдаг шүү дээ. Бүх зүйл дээгүр өнгөрцсөн. Шинэ гэрээ хүртэл бидний дотор хийгдсэн. Тэгвэл цусаараа тэр бидэнтэй гэрээ байгуулсан. Гэрээ яа гэв тамга тэмдэг дарагдсан л бол тэр хин зөрчих юм. Хин зөрч чадахгүй. Гэрээ шүү дээ тэр чинь гар ус сурагдаад цусаараа тамга дараад чи бол миний хүүхэд, би чамтай хамт байдаг. Би чамаа сонгосон. Би чамтай хамт байгаа. Би чиний бүх гэмнүглийг уучлсан. Би чамтай үргэлж хамт байдаг. Нэг өдөр нь хамт байгаад нэг өдөр нь хамт байдгүй юм биш. Үргэлж хамт байдаг. Цаг минут бүр чамтай хамт байдаг. Байдаг байхгүй юу? Би чамтай үргэлж хамт байгаа. Тиймэрхүү бурхантайгаа хамт алах. Түүний үргэлжлүүл нь өргөмжлсөөр бай. Түүний үргэлж тээсэр бай. Чамтай хамт байх болно. Дэдхүүл 11-ийн 10-аас 16. Чиний эзэмшгээр очих гэж байгаа тэр газар бол чиний гарт ирсэн Египтийн газар нутагтай адилгүй. Египтэд та нар үр суулгаад ногооны талбай мэт хөлөөрөө усалдаг байсан. Харин чиний эзэмшгээр Йордоныг гатлах гэж байгаа тэр газар бол Тэнгэрийн хур богоор ундаалдаг хөндөй толгодын орон бөгөөд чиний бурхан эзний асран хамгаалдаг орон юм. Чиний бурхан эзний мэлмий жилийн ихнээс аваад эцэс хүртэл үргэлж түүнийг толдон байдаг билээ. Бидний суух газар энэ байна. Бурхан өөрөө хур бороогоо дүүрэн оруулна. Тэр газар хөгжил цэцгэл дүүрэн байна. Йордан голыг гатлаад бид нар эзлээд авчих юм бол яг уу бурхан тэр газар өөрөө хаанчлна гэж шүү дээ. Египтийн тэр боочлтоор биш. Бидний хуучин сэтгэлгээ биш. Бидний хоотны дарангуулын сэтгэлгээ биш. Ирэх чөлөөний сэтгэлгээ, чөлөөтэй амьсгалдаг, чөлөөтэй бүр ариун сүнс чөлөөтэй орж гардаг. Тантай бүр чөлөөтэй ярьдаг. Тэр газар яадгүй бурхан өөрөө голоо урсгана. Та биш. Бурхан өөрөө голоо урсгана. Хур бороог өөрөө бурхан цагт нь оруулна. Тэр газар яг ирэх чөлөөний газар, тэр газар амар тайвны газар. Тэр газар бурхан өөрөө голоо урсгана. Тэр бол бурханы газар. Бурханы хаанчлалын газар. Тийм болохоор бурхан тантай үргэлж хамт байх болно. Бурхан танд үгийг үргэлж өгсөөр байх болно. Үргэлж шүү. Хизээч
Бүр 1 минут зогсохгүйгээр үргэлж тантай тэр хамт байдаг. Харин бид нар бодохдоо бурхан 1 минут байгаад 1 минут байдгүй. Заримдаа байгаа, заримдаа байдгүй. Ариун сүнс надад гомдоод алга болцсон. Зүхтаагаад явцсан. Гүш ариун сүнс тантай үргэлж байдаг. Таны уурхад л ороод ирдэг. Нам уучлаарай. Би алдлаа. Гэхдээ та одоо надад хүч өгөөч. Надтай хамт байгаач. За, одоо би чиний дотор ажиллая. Одоо би чамтай хамт бай. Ялч чадахгүйгээс салбар дээр чинь би яалаа. Би чам заавар зөвлөгөө өгье. Би чамаа яаж услахыг чи хүртэл зааж өгье. Урд нь чи хөлөөрөө ногоо тарчаад ингээд өөрөө услах гад ядар зүдэрч байсан бол тэр газар чи өөрөө ч услах барахгүй. Бурхан өөрөө хур бороогоо тэр газар таны зүрх рүү, таны сүнс рүү, таны ажил руу, таны эрүүл мэнд рүү, таны санхүү рүү өөрөө зүтгэх болно. Тэр голыг юу ч хааж чадахгүй. Та бүр авахгүйгээ зүхтаасан ч тэр таныг хөөх болно. Тэр бүр таныг урсгах болно. Хүлээн ав. Ямыг хүлээн ав. Тэгээ тэр гол урсах болно. Тэр гол бүр хайлтл урсах болно. Бурхны гол бидийг бүүжиглүүлнэ гэдэг шүү дээ. Бурхны гол бидийг баярлуулнаа. Тэр гол дээр бид амар тайван байна. Тэр гол дээр бид бүжиглэх болно. Тэр гол дээр бурхнаа магтах болно. Тэр гол дээр бүх хангамжууд дүүрэн байх болно. Тэр гол дээр бүх мэрэгүү ухаанаа дүүрэн байх болно. Тэр гол дээр бүх баяр хөөрөө дүүрэх байх болно. Тэр гол бол биднийг баярлуулах болно. Тэр бол бурхан өөрөө. Бурхны гол. Бурхны чөлөөлөлт амар тайван дүүрэн байна. Тэгээ яасан 18-аас 25 дэд хул номын. Тиймээс та нар миний үгсийг зүрхэндээ сэтгэлдээ тогтоож түүнийг тэмдэг болгон бугундаа уйж хоёр нүднийхээ хооронд сахиул мэт байлга. Та нар түүнийг өгүүддээ зааж гэртээ сууж байхдаач замд явж байхдаач хөвтгтээч босготооч түүний тухай ярьж бай. Та нар үүнийг хаалганыхаа хавталж даамаа хаалган дээр бич. Тэгвэл та нарыг өвгдөөс төгөхөөр эзний тангаралсан газар та нар болон хөвгүүдийн чинь амьдрал газар дээр тэнгэрийн орш хоногуд чинь уртснаа, мэд уртснаа. Бурхан бидэрт үгийг өгдөг. Тэгэхээр тэр үгийг юу гэж юм? Тэр үгээс бүү холд. Түүнтэй үргэлж хамт бай. Тэр үгийг үргэлж хамт байлга. Зүрхнээсээ үргэлж тунгал. Нэг өдөр тунгалаад нэг өдөр тунгалдгүй биш. Байнга тунгал, байнга тэр үгтэй хамт бай. Бүр тэр үгээс юу ч бүтий холд. Үг гэдэг чинь өөрөө бурхан байхгүй юу? Тэгэхээр чин та үгээс олж гинэ гэдэг чинь бурханаас холдож гин гэсэн үг байхгүй юу? Битгий салга. Үг ирсэн бол бурхан ирсэн байна. Бурхан байна тантай хамт. Тэгээ тэр үгийг үргэлж хамт тэгжээ. Тэр үгтэй үргэлж хамт алах. Хаашаач битгий явсан тэр үгийг зуурсаар бай. Тэр үг нандинсаар бай. Тэр үгийг бүр хадгалсаар бай. Өөр үгтүүдтэй хэл. Хойч үедээ цахиж хэл. Тэгээ тэр үг таны дээр цэцгэлэн өгч болно гэдэг чинь бурхан таны дээр цэцгэлэн өгчөж таны бүр удирдах болно. Хөтлөх болно. Тиймээс бурханы гол энэ газар дүүрэн урсцаар байна. Бурхан тантай хамт байсаар байна. Бурхан ариун сүнсээ дүүрэн өгсөөр байна. Бурхан өгөө дүүрэн өгсөөр бол бурхан тантай үргэлж хамт байна. Бити эргэлз. Бити муу нэг ажлыг дэвэргээд бай. Зүгээр хүлээгээд ав. Заа гэж хүлээгээд ав. Ажил дээрээ ч хүлээгээд ав. Бизнес дээрээ ч хүлээгээд ав. Эрүүл мэнд дээрээ ч хүлээгээд ав. Юу байна? Тэр газар чи идэгэрсэн байхгүй юу? Чөлөөлөгдсөн. Та суугатаа хэцүү байвал тэр өвчин чи идэгэрсэн. Та тайван сууж чадна. Бийсэх тааж та тайван бийсэх болно. Та бурхны магттааж тайван магтах болно. Таны толгой өвддөг бол та идэгэрнэ. Таны хөл өвддөг бол идэгэрнэ. Энэ л бидний авах ёстой зүйл авах. Авгүй л авал та. Идэгрүүл идэгрэлтэй. Хангагддаг бол хангагддаг л та. Түүнийг чөлөөл түүнтэй хамт бай. Үргэлж түүнээс зурсаар бай. Үргэлж түүний үгтэй хамт байсаар бай. Үг гэдэг чинь бурхан. Үргэлж бурхантай хамт байсаар бай. Бурхан бидэндээ гэрээ байгуулсан. Түүний цусаар бид аврагдсан. Түүний цусаар бид чөлөөлөгдсөн. Бид бол эрх чөлөөн дээр алхдаг нэгнүүд. Бид бол түүнээс ундаалдаг нэгнүүд. Бид бол түүнтэй хамт алхдаг нэгнүүд. Бид үргэлж түүнтэй хамт алхдаг. Матай 4-р бүлэг дээр байдаг шүү дээ. Муу нэгэн Есүс Христийг сордсон шүү дээ. Тэгээ би тэрийг бодцоод инээд үрж исэн. Юу гэл чи надад мөргөсч чи ингээ хар бүх хаанчлыг чамд өгье гэсэн чинь хаанчлагдаг үнийг энэ өөрөд нь мөргүүлээд хаанчлын өгөн ч гэж юу гэсэн ч үгийн тэр одоо төсөөлдөө одоо таны имийг те тэгснэ нэг юм ирснэ чи надад мөргөсч таны имийг танд өгье. Муу нэг бидний ингэж мөргөхийг хүсдэг.
таны болцсон юмыг тэгчүүл тэрийг чинь чамд өгчээч гэсэн. Юу гэсэн ч үгүй те. Бодоод үзээрэй. Танд өгөгдсөн зүйлсийг ямар нэг юм хийх юм бол танд өгнө гэдэг чинь бурхнаас биш бугын урах байхгүй. Мэхлэлт тэн зөв тунгал самурал мэхлэлт өөр юу вэ? Юу гэвэл бурхан аль хэзээ өгцөн байхгүй. Тэр чинь таних юм байхгүй. Тэгсэн чинь муу нэгэн болохоор тэрийг таны биш юм шиг харуулад над нэг юм болчвол тэгээд тэр зүйл таних болно таавч. Үгүй шүү дээ чи мэхлэлт байхгүй юу? Бурхан аль хэзээ таны бурханы үгт болохоор өгцөн, энэ дэлхийг эзэмшүүлэхээр өгцөн, энэ дэлхийг тэр хаанчлахаар өгцөн, энэ дэлхийг тэр сайн мэдээ болохоор өгцөн, бүхэл зүйлээ өгцөн. Бити мэхлэгт бурхан таныг өөрөө өргөмжилж байгаа, бурхан тантай өөрөө хамт байгаа, бурхан таныг өөрөө өргөмжилж байгаа, тэр тантай өөрөө хамт байгаа. Мэхлэлийн зүйл аль хэзээ алга болсон, хүлээлт айзны алга болсон. Үнэхээр бидний харж байгаа хараа бурхан руу чиглэх болно. Бурханы үгт юм бол та бурханы үгтийн л яг мэдлэлээр суун. Тэрнээс ч өөр нэгний эрх мэдлэлээр суухгүй. Тэр бүхэл зүйлийг муу сүнс харуулсан ч гэсэн тэр бүхэл зүйл таны өмнө аль хэзээ нээлттэй зам байхгүй юу? Аль хэзээ эзэмшгээр авахаар минийх болохоор миний төлөө бүтээгдсэн зүйл байхгүй юу? Тэр зүйл бүр хоосон зүйл биш. Тэр бол эрх мэдэл. Тийм болохоор та дахиад Матай 4:4 хараарай. Бүтээгдсэн хүн өөрөө бүтээлийнхаа чи хар тэгвэл чамд тэрийг өгнө. Тэгвэл чамд ингэн. Нэг юм бодогж байгаас чамаа ингүүл нэг юм өгнө. Чамаа ингэчүүл нэг юм яана. Чамаа тэгчүүл тэгнэ. Үгүй шүү дээ. Бурхан аль хэзээ өгцөн. Таныг алхахаас ч өмнө өгцөн. Таныг залбирахаас ч өмнө танд өгцөн. Таны магтаал бүр магтахаас ч өмнө бурхан таны зүрхэн дотор магтаалыг өгцөн. Тэр санхүүгийн эрхчлөө бүр аль хэзээ өгөгдсөн байхгүй юу? Нүдээ хараад ав. Тэгээ түүн дээр алах. Тэр бизнес таны өмнө өгөгдсөн. Тэгээ тэр зүйлийг та тунгалаад ав. Тэр зүйл дээр хамт алах. Би ч хүртэл тунгалж авч байгаа. Энэ цагт бүртэл би ч хүртэл тэр зүйлийг авч байна. Тэр зүйлсийг би бүр аваад би бүр ургуулах болно. Тэр зүйлийг би бүр бусд руу дамжуулах болно. Тэр зүйлийг би бүр хордог нэгэн биш. Би тэр зүйлийг чөлөөлдөг нэгэн байх болно. Та сурж байхдаа, та ажиллаж байхдаа та их мэдэлтэй байх болно. Босцгоё. Бурхны өмнө залбирлыг өргөцгөөе. Бурхан талархлыг өргөе. Ирэх өдрүүдийг хүртэл талархалтаар өргөе. Түүн залбирэн магтаалаар үргэлж бай. Ирэх өдрүүдийг төлөө талархъя. Итгэлийн эцгүүдийг ганцоо талархъя. Үнэхээр тэр итгэлийн эцгүүдийн төлөө талархъя. Үнэхээр Бурхны төлөө талархъя. Бидний төлөө талархъя. Хүний бүрийн ганцоо талархъя. Өргөхийн ганцоо талархъя. Бүхний ганцоо талархъя. Ганцоо талархъя. Хүний бүрийн төлөө талархъя. Энэ нийгмийн төлөө талархъя. Монгол хүн болох төсмөрөө талархъя. Талархал магтаал дүүрэн байх болно. Аллилуйя. Бурхан бүхэн алдар байх болтугай. Таалаад ташаарай. Амен.